За орой минь Виктор. Өрөмд. За өнөөдөр гинт жоохон өчтөрөөс хойш бодож өнөөдөр нэг юм яриа хийгээд манай Лемпресийн шийдлээ. Тэгээд яг ярианы гол агуул нь болохоор илүү дотоодын зах зээл руугаа чиглэсэн яриа хийх бодлоо. Тэгээд сүүлийн үед дотоодын зах зээл маань нэлээд хөдөлгөөнтэй, өсөлттэй байлаа. Тэгээд гол ярих гээд байгаа юм одоо ингээд ийм өсөлттэй зах зээлд яаж хөрөнгө оруулах юм бэ? Яаж одоо хувьцаа авахдаа юу анхаарах юм бэ гэдэг талаас илүү өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Тэгээд өмнө нь бид нар ярихдаа болвол илүү хөрөнгө оруулалтын философи гэх мэтлэн жоохон нарийн сэдвүүдээр ярьсан. Тэгээд жоохон гадаадын зах зээл тал руугаа ярьсан л та. Өнөөдөр болохоор илүү дотооддоо ч гэсэн яриа хий гэж төлөвлөд инхтер болон ганцаогоо урьдсан байгаа. Тэгээд яриа эхлэхээс өмнө жоохон танилцуулах хийчихье. За манай Лемпрес болохоор яг энэ хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээлийг Монголд хөгжүүлье гэсэн зорилготой хамт олон байгаа. Илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй хөрөнгө оруулагчид иргэдийг үүсгэж хөрөнгөний зах зээл хөгжүүлье гэсэн зорилготой хамт олон байгаа. Тэгээд бид бол одоогоор имэйл тохимол хийдэг байгаа. 7 хоногт нэгтгэд өртгөд өглөө 7 цагаас хөрөнгөний зах зээл санхүүгийн тухай тохимол очдог. Тавтгад болохоор хуулийн талаар тохимол очдог байгаа. Тэгээ манай бас Facebook, Instagram, Twitter хаягуудаар тогтмол одоо сүүлийн үеийн хөрөнгөний зах зээлийн мэдээлэл болон илүү нөгөө хүмүүсийн боловсролыг дэвшлүүлэх талаар анхаарсан контент үнтийг оруулдаг байгаа. Тэгээд манайх бол 10 гаруулаа, бараг 20-аас их хүн нэлээ олоолаа одоо хүмүүст одоо хүрэхийн тулд нэлээ олоолаа ажилладаг. Тийм байгаа. Тэгээ миний хувьд бол яг Lembres-ийн үс мөрөлчдийн нэг байгаа. За манай энэ удаагийн ярианда би инхтер болон ганцаа хүрсэн байгаа. Инхтер маань болохоор өмнө Newcomb ажиллаж байсан хөрөнгө оруулалтын чиглэлээр бас Хонконг хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан. Одоо болохоор MCS Investment-тэй ажиллаж байгаа. Ганцааг бол та баг таних бах. Одоогоор голомт даатгалын хөрөнгө оруулалт харилцааны захирал шинжээчийн цаг нэвтрүүлгийн хөтлөгч гэх мэтлэн яг манай ялангуяа санхүүгийн босрол зориулсан юм зөндөө хийдэг залуу байгаа. За тэгээд яриагаа эхлэе. Тэгээд зүгээр шалтгаанаас л эхлэе гэж бодож байна л да. Яг маань сүүлийн миний одоо хараад байгаагаар сүүлийн 17 онд манай дотоодын зах зээл нэлээд өссөн. Маш хурдтай өсөлт явагдсан. Тэрнээс хойш нэлээд унтаа байдалд орсон. Тэгээд сүүлийн тэгэхээр 3-4 жил болчихлоо. Тэгээд одоо ингээ он гарснаас хойш гинт өсөж ирсэн ч хүмүүс их гайхаад бас дээрэс нэг сонирхоод байна л да. Тэгээд шалтгаанууд бодвол бас нөгөө хөдөлмөрийн хүү буурсантай холбоотой ч байх. Дээрэс нь ер нь дэлхийд даяар бүх одоо хөрөнгөний зах зээл, бүх төрлийн криптонууд бүгд л өсөж байгаа болохоор хүмүүс илүү юм өсөлттэй зах зээлийн боломж гэдгийг илүү харж олж хараад байгаа юм болов уу. Тийм учраас их сонирхоод байх шиг байна. Тэгээд ялангуяа манай Lembres бол маш их хүн холбогдож байна. Холбогдохдоо маш энгийн асуудаг. Одоо энэ хувьцаа яаж авах вэ? Ямар брокинг компани зүгээр вэ? Одоо энэ захиалга маань ингэчээд энэ coin ямар хувьцаатай юм бэ гэх мэт асуудаг. За дээрэс нь энэ хувьцаа ямар хуу бол энэ юм өсчлөө яах вэ гэл зөндөл юм асуудаг л та. Тэгээд өнөөдөр бол түрүүн хэлсэн шиг яг энэ өсөлттэй зах зээлд ялангуяа дотоодын зах зээлийн онцлог юу байна? Өсөлттэй үед хөрөнгө оруулалт хийхдээ ч юм уу хувьцаа авахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ гэдгээс эхлэе гэж бодож байна. Энэ дээр манай хоёр юу бодож байна? Инхтерөөс эхлэх үү? Ер нь сая хэллээ л одоо Монголын хөрөнгөний зах зээлд одоо сонирхол нэлээд ихсэж байгаа шиг байна. Тэгээ одоо өдрийн дундаж арилжаа баг байдаг байж байгаад ихсээд тэгээд ер нь өмнө харж байхад нэх өсөлт багтаа мөртлөө гайгүй үнэлгээтэй компаниуд бол бүгд л одоо өсөд эхэлж байгаа шиг байна. Тэгэд энэ яг хамгийн том нөлөө нь баг юу л болоо одоо хадгаламжийн хүү буурснаар хүмүүс мөнгөө арай нэг өөр төрлийн хөрөнгө оруулалтанд нэг сонирхож байгаа. Хоёрт болохоор бас ер нь дэлхийд даяар ер нь хувьцаанууд өсөж байгаа. Тэгээ энэ бас юунаас одоо шалтгаалж байгаа нэхэр бас л нөгөө хүү гэдэг зүйлээс шалтгаалж байгаа. Америкийн төв банк хүү бууруулснаас хойш Америкийн засгийн газрын бондын хүү буураад тэгээд хөрөнгө оруулалтын сангууд
тодорхой хэмжээний эрсдэлтэйгээр одоо хувьцааны зах зээлд мөнгө оруулах хэрэгтэй болж байгаа. Нөгөө нэг тогтсон өгөөж олохын тулд тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө бас нэг бодлын дэлхийд даяар хувьцааны үн өсөж байгаа нь бусад хүмүүсийг бас сонирхол төрүүлж эхэлж байгаа. Ингээ хувьцааны зах зээл өсдөг юм байна гэд. Тэгээд энэ ч гэсэн Монголд бас нөлөөлөд ингээд өсөж байгаа. Тэгээд өсөлттэй үед компаниудыг яг ямар байдлаар харах уу гэдэг дээр одоо хөөс гэдэг үгийг одоо энэ сэдвт хэрэгжилж байгаа. Тэгэхээр хөөс гэдэг нь яг юу гэдгийг магадгүй эхлээд тайлбарлах хэрэгтэй юм болов уу? Одоо ямарваас санхүүгийн хэрэгсэлд бол эхлээд хөрөнгө оруулж байгаа хүн бол тодорхой хэмжээнд ирээдүйд ашиг олох зорилгоор хөрөнгө оруулж байгаа. Тэгээ ашиг олох нөхцөл нь хувьцаан дээр бол тухайн хувьцаа одоо хямдралтай зарагдж исэн хувьцаа бол нэг бодит үнцэн дээр хүрэхээр бол нэг тодорхой хэмжээний ашиг нэг хүртэж болох юм. Эсвэл ирээдүйд өсөлттэй гэж байгаа одоо үнэлгээг харахад төдийлөн хямдралтай харагдахгүй ч гэсэн ирээдүйд компани томроод өсөхөд хувьцаа нь бас тодорхой нөхцөлд хүрнэ гэсэн байдалтайгаар харж байгаа бол тэр нь бас ирээдүйн өсөлтөөс нь ашиг шин хүртэх хөрөнгө оруулах юм. Хөөс гэдэг байгаа санаа нь болохоор бүр ирээдүйд олох ашигаас нь хэд дахин өндөр үнээр одоо магадгүй үнэлэгдсэн зарим хувьцаа байвал тэр нь одоо хөөс бөгөөд ирээдүйд яг тэр зорилтондоо хүрэхгүй бол хувьцаа нь одоо унах тийм эрсдэлтэйг яг үлдчихэж байгаа. Тэгээд энэ дээр юу түүхүүд гэвэл энэ бол дэлхийд даяар л маш олон түүхүүд байгаа. Одоо Голландын одоо хамгийн анхны түүх нь гэвэл 17 дугаар зуунд тэр юунаас эхэлж исэн. Нэг цэцэг байдаг Tulip гэдэг тэр нь одоо монголоор алтан зул цэцэг гэж ялуу да. Тэр цэцэг нөгөө Голландын тухайн үеийнхаа язгууртнуудын дунд их тийм тааламжтай цэцэг гэж үздэг байсан болохоор хүмүүс ер нь авах дуртай байгаа. Тэгээд тэр цэцгээс хязгаарлагдмал зарагддаг байсан Голландаа. Тэгээд нэг хэсэг үнэн жоохон хөөрөгдөж эхэлж байсан. Тэгэхэд хүмүүс энд нөгөө хөрөнгө оруулж эхэлж байсан юм лээ Голландад. Энэ цэцгийг ингээ авчих юм бол ирээдүйд ингээд одоо энэ язгууртнуудад зарж болох юм гээд. Тэгээд яг ингээ бодит үн цэнтэйгээр ингэж өсөж эхэлж байснаа сүүлдээ энэ бүр одоо тэр цэцгээс хэд дахин үнэтэй болоод эхэлсэн үн цэн нь бол одоо бараг нэг цэцгийн өрн одоо тэр цэцгийг тээвэрлж байгаа усан онгоцоос илүү үнэтэй болцсон байж байгаад нэг далаар чинь тэр нөгөө цэцгийн үрийг нь сонгон мэн гэд идсэн тохиолдол гарч байгаа юм. Цэцгийн өрн сонгонтой адилхан харагддаг. Тэгэхээр тэр талаач нь усан онгоцоос илүү үнэтэй цэцгийг тэгээд идсэн гэх тийм нийттэй тохиолдол гарч ирсэн. Тэгээд энэ ингэж бүр явсаар байгаа сүлдээ нэг тодорхой төвшөнд хүрсний дараа хүн бол одоо энэ цэцэг штэ гэдгийг ойлгож эхлээд буцаад тэр цэцгийн үнц нь унаад энэ цэцгийг нөгөө зээлээр авч ирсэн юм уу хэмжээгээр цуглуулжсэн хүмүүс бүгд тэгээд шатаад дууссан байна. Энэ одоо түүхэнд бичигдсэн хамгийн анхны хөөс үсээд хөөс хагарсан тийм тохиолдол болов. Тэгээд яг хөөс энэ дээр яагаад үссэн бэ гэдэг эхлээд ажиглал эхлээд фундаментал буюу суурийн одоо шинжилээд одоо тухайн хүмүүс хөрөнгө оруулж исэн баг энэ цэцэг ингээд ирээдүйд хин нэгэн зарвал ашигтай гэдэг. А сүүлдээ энийг авч исэн хүмүүс зүгээр л ирээдүйд хин нэгэнд илүү үнэтэй зарж болох юм байна. Тэр цэцэг нь одоо хэрэгтэй вэ хэрэггүй вэ хамаагүй болоод зүгээр л аваад үнэн өсгөр зарна гэсэн байдалтайгаар хандаж ирснээс хойш яг жинхэнэ утгаараа хөөс болоо үнэн хэд дахин өсөд нэлээд өндөр цэгт хүрсний дараа одоо өөр авах хүн олдохгүй болоод эхлэхэд үнэн бууж эхлэхэд хүмүүс нөгөө өмнө авсан байсан хүмүүс тэрийг зараад сандралтад паник үсээ тэгээд үнэн авсан унаад тэгээд энэ дунд нь өндөр цэгтээр авч исэн хүмүүс яг шатсан байгаа. Яг энэ бүр одоогоос бараг 500 жилийн өмнө болж исэн тохиолдол одоо хөрөнгөний зах зээл дээр хувьцаан дээр ч гэсэн болдог. 2008 онд .com гэдэг одоо Америкт нөгөө нэг .com интернетийн компаниудын үнэлгээ хэд дахин өсөж эхлээд энэ дээр нөгөө зарим инээдтэй түүхэн зарим компани зүгээр л нэрээ .com гэж солонгуудаа хэвлэлийн хурал дээр бид нар одоо интернетийн чиглэлээр бизнес сонирхож үзнэ л гэж хэлчихэж байгаа. Яг сонирхсан хийсэн юм байхгүй. Тэгэхэд л хувьцааны ханш нь одоо 10 дахин өсөж исэн тохиолдол байгаа. Тэгээд энэ явсаар байгаа сүүлдээ 2001 онд .com-ийн хөөс хагарсан гэдэг маш олон хүмүүс технологийн хувьцаанд оруулсан хүмүүс үнэлгээгийн 70-80% алдсан байна. Энэ дээр бол ямар ч фундаментал анализ хийгээгүйгээр аваад ингээ алдсан тохиолдлууд их гарч байгаа. Тэгэхээр ийм өсөлттэй компанид одоо яаж хөрөнгө оруулах гэхээр саяны яг нэг хоёр жишээн дээр ингээ харахад бол яг фундаментал суурийг үзээд үнэхээр ирээдүйд өсөх тийм бизнес байвал эсвэл одоо шимтхан гэж үнэлэгдээд тодорхой хугацаанд ингээд томроод явхад ашигтай байхаар бизнес бол хөрөнгө оруулах бол алдах юмгүй гэж би боддог. Харин зөвхөн одоо энэ бизнес нь ямар ч хамаагүй зөвхөн энэ хувьцаа л өсөд байна. Энийг аваад тэгээд улам өсчих юм чи хэн нэгэн зарчий гэсэн байдлаар хандаад судалгаагүй ингээд авч ивэл
юм нэг хөөсрөлтийн үед эхлээд тэгээд энэ хизээ дуусахыг бол хэн ч мэдэхгүй. Тэгээд магадгүй ингээд өсөөд хэдэн сар үргэлжилж магадгүй. Тэгээд тухайн үед нь хүмүүс ингээд өмнө авдаг байж авсан бол ингээд эргүүлээд үнэтэй зарчих байж гэж бодоод улам их хүмүүс бүр шуурж магадгүй. Тэгж явсаар байгаа хөөс нь тодорхой нэг цагт хүрэхэд дэндүү үнэтэй болсон үед өөр авах олдохгүй болоод ирэхэд үнэн буцаа буурж эхлэхэд үнэтэй авсан хүмүүс нь сандралтаа зараад эхлэхэд нөө хөөс хагалхгүй үнэн тийм унд юм аа. Тэгээд яг хөө энэ жишээнүүдийг дуртай нэг тийм сайн судлаад яг ирээдүйдээ фундаментал суурийн шинжилсэн үедээ л орж ивэл яг хөрөнгө оруулалт авгүй зүгээр л хүнд эргүүлээ зарыг гэсэн сэтгүүгээр авч ивэл одоо гамбл одоо мөрөдөө тоглоом битийн л юмд оролцож чинь гэж бодох хэрэгтэй болов. Ганзо энэ дээр нэг юм байвал яраарай. За сайн нэг ихтроос нөө Tulip Mania enter гэдэг ярьж тэр ер нь гоё юм шиг байлээ. Бас яа уншиж ийсэн дөө 1000 тэр чин 636-аас 37 онд болсон үйл явдалтай. Би бас нэг энэ зүгээр хөөс гэдэг дээр Boom and Bust гэх нэг ном уншиж ийсэн. Тэрэн дээр одоо жишээ нь энэ хөөсийг айгу гой гоёор тайлбарладаг л да яг онлайн үнэстэй. Тэрийг та бүхэн бас хуваалцаад зүгээр юм болов уу гэж бодлоо. Хөөс гэж энэ яг өнөөдөр ашиглаад байгаа энэ утгаараа яг хизээ анх би болж исэн бэ гэсэн чинь William Shakespeare бас хэрэгжилж исэн байлээ. Тэр нь болохоор ямар нэгэн тийм бодиттой зүйл байхгүй хийх хоосон зүйлийг бол хөөс гэдэг. Тэрийг болохоор яг савнгийн хөөстэй зөвөрлөж бол хэлж исэн байлээ. Тэр нь болохоор өнөөгийн яг санхүүгийн зах дээр хөөс гэдэг утгаараа бол ашиглагдаад явж байгаа шиг байгаа юм. За тэгээ энэ хөөс гэдэг зүйлийг болохоор гурван үндсэн нэг юм одоо хөөсний гурвалжин гэж нэрлэдэг байгаа. Гурван зүйл яг бий болгодгийм байна гэж үзэж байгаа юм байна л та. Тэгэхээр тэр гурван зүйлийг нэрлэх юм бол ингэдэг юм байна. Тэр гурван зүйлээ нэрлэхдээ эхлээд энэ хөөс гэдэг зүйлийг ер нь юутэй зүйрлүүл зүгээр юм бэ гэж галтай зүйрлүүл зүгээр гинэ. Тэр гал гэдэг нь болохоор нэг ингээд дигдчихээр цаашгаа ингээд гал аваад улам ингээд төмөр дигдээд бүр ингээд яваад байдаг зүйлийг хэлж байгаамаа гэж байгаа. За тэгээд энэ одоо хөөсний гурвалжин гэдэг дээр яг энэ галтай зүйрлснээрээ адилхаж явж байгаа. Жишээ нь эхлээд энэнд агаар хэрэгтэй гинэ. Гал гарахад авс агаар хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ агаар нь санхүүгийн зах дээр юу юм бэ гэсэн чинь одоо арилжаалахад боломжтой байдал одоо нөгөө нэг бүтээгдэхүүн юм хүн шууд access хийж болдог энэ төр гэх тиймэрхүү зүйлийг хэлж байна гинэ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо чинь манай хөрөнгөний зах бол харьцангуй нээлттэй болцсон одоо арилжааны электрон хийж болдог онлайнаар хийдэг ч гэдэг юм. Ингээд ихээр бүх хүн хүрэх боломжтой хүртээмжтэй болцсон байна гэд эхний ямар ч гэсэн нөгөө нэг суурь нь бол бэлэн байна гинэ. За хоёр дахь нь болохоор түлш гинэ. Тэгэхээр түлш нь эдийн засагт одоо санхүүгийн зах зээлд юу вэ гэхлээр мөнгө болон кредит хоёр байна гэнэ л дээ. Та бүхэн ойлгож байгаа тийм мөнгө гэдэг бол яг бодиттой байгаа мөнгийг хэлж байгаа. Кредит бол илүүтэйгээр нь итгэлцэлээр суурилсан. Тэгээд хэрвээ үнэхээр тэр итгэлцлээ ашиглаад ингээд мөнгө зээлээд явах юм бол тэр нь дебт болоод явна те. Тэгэхээр ингээд энэ өөрөө зах зээл дээр мөнгө байх юм бол тэр нь бас нэг гол хүчин зүйл нь буюу тэр нь түлш юм байна гинэ. Гурав дахь одоо яг нөгөө нэг тэрийг ингэж халааж байгаа зүйл буюу хийт гэдэг байгаа байхгүй дулаан гэх юм уу те. Тэр дулаан бий болгоод байгаа зүйл нь speculation гинэ. Тэр нь яаж юм ихлээр зах зээл дээр нөгөө хүмүүс яг түрүүн эвтрийн хэлдэг шиг ингээл нэг төр одоо өдрийн баг өглөө нь аваад өдрийн арилжаа дуусгахтай зэрэгцээ зарчихъя гэж бодохтой адилхан баг тийм хэмжээний ингэж нөгөө нэг ашиг хонжоо харж ер нь зах зээлд ороод тэр нь ямар ч fundamental analysis байхгүй те зүгээр ингээд ороод гараад ашиг хийгээд ийсэн ийм сэдэлтэй. Тэгсэн мөртлөө яг юу авч зараад байгаагаа ч сайн мэдэхгүй нэг иймэрхүү байдалтай зүйл нь болохоор гурав дахь. Тэгээ энэ гурван зүйл бүртгэхээр л одоо нөх хөөс гэдэг зүйл маань бий болоод гал авалцаал ингээл яваад байдیں۔ Гинэ. За тэгээд хөөс тэгвэл хизээ яг бий болдгийн гэдэг дараагийн асуулт гарч ирнэ. Бас хизээ алга болдгийн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр энэ өөрөө их төвөгтэй юм байна. Бас зарим эдийн засгчны үзэж байгаа хөөсийг бол одоо яг байгаар нь хараад шууд хөөс гэж хэлэхэд хэцүү тийм ээ. Дуусныхан дараа л яг 100% за энэ хөөс байж гэж хэлэхээс биш процессын явцад бол энийг хөөс гэж тайлбарлахад бол 100% итгэлтэйгээр хэлж чадахгүй гэж бол үзэж байгаа юм. За дээрэс нь бас одоо нөгөө нэг Чикаго суурьтай эдийн засгч нар болохоор бүр хөөс гэдэг бол зөвхөн хүмүүсийн хэрэгэлдэг үг болохоос биш яг бодиттой хөөс гэж ер нь бол юм байхгүй шүү дээ гэж бол тайлбарлаж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө ихлээр нэг тийм абстракт ойлголт юм байна л да. За ингээд тэгэхээр энэ өөрөө нэг бид нар юм hypothetical юм тухай ярьж байгаа гэсэн үг. За ингээд хөөс ер нь яг хизээ эхлэх вэ гэдэг тэгэхээр үндсэн хоёр энийг эхлүүлдэг хүчин зүйл байдаг гэж үздэг юм байна л да. Нэг нь болохоор технологийн шинжилэл гинэ. Технологийн шинжилэл нь болохоор ерөөсөө
хүн болгон тэр сайн ойлгохгүй. Гэхдээ нэг юм амар disrupt хийгээд байгаа юм шиг ийм шинжил гараад ирэнгүүтэл бүгд шуурж эхэлтийн гинэ нөгөөхөө сайн ойлгохгүй. За энэ аллаа шүү гэл. Тэгэл одоо чи нэг компани дээр нэг тодорхой технологи байгаа. Тэр нь тэргээрээ ингээл нэлээд хүмүүсийг татаал ирэнгүүт яг тэрийг нь өөр компаниуд дуурайгаал шинээр баг IPO хийгээл адилхан яг өндөр одоо үнэлгээтэйгээр гаргаал явчихдаг. Гэхдээ яг хідэн тэр технологи ашиглаж чадах уу, яг ойлгож байгаа уу гэдэг бол дараагийн асуудал болж байна. Тэгэхээр технологи гэдэг зүйл бол хөөсний бол эхлэл байд юм аа гэж тайлбарлаж Spark гэдэг байгаа байхгүй очин болж ирж байна гэдэг. За хоёр дахь нь болохоор бодлогын өөрчлөлт хийж байгаа. За тэгэхээр хэмжээний одоо мөнгө нийлүүлнэ ч гэдэг юм уу, эсвэл энэ салбарыг бол одоо дэмжнэ ч гэдэг юм уу. Одоо тодорхой Монголд болж исэн үйл хөдлөх хөрөнгөний зах зээл дээр хөөс гэж ярих юм уу? Одоо яг хөөс гээд зүйлд нь дүгнж чадахгүй байна л да. Тэр зүйл бол 2013 он ипотекийн зээлийг бодож ил да 8%. Тэр бол жишээ нь огцом одоо нөгөө нэг зах зээл дээр ипотекийн санхүүжилтийг олгож эхэлсэн. За хүн болгон авсан, зарим нь 2 байр авсан, зарим нь 3 байр авсан. Гэх мэтчлэн ингээд явж байгаа. Тэгжсэн нэг гинт засгийн газраас нөгөө нэг банк нөө ипотекийн зээлийг санхүүжүүлээдсэн татаасаа тодорхой хэмжээгээр зогсоогоод ирэнгүүт ерөнхийдөө хөөс нь хагараад буцаад байрны үнүүд хүнд байдалд орж байгаа. За барилгын компаниуд баахан нөө байшингууд эхлүүлсэн байж ийсэн аа. Одоо таад бас гадар харж байгаа бах тийм зогссон карказууд хэдэн тэрбум төгрөгөөр нь булаа тавьчихсан тийм иймэрхүү үзэгдэл бол гарч байгаа. Тэгэхээр энэ бол нөө бодлогын нөлөө гэдэг зүйлийг бол гол баталгаа юм болов уу гэж бодож байна. За тэгээд эргээд дараагийн асуулт гарч ирнэ. Хизээ ер нь хөөс дуусах вэ гэдэг гол асуулт байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө галтайгаар холбож тайлбарлаж байгаа юм л да. Эхлээд нөгөө нэг түлш гэдэг зүйл нь дуусах хэрэгтэй байгаа гэж. Зах зээл дээр бол мөнгө хязгаартай шүү дээ. Энд чинь мөнгө ингээл хэмжээ хязгааргүй байхгүй. Мэдээж зах зээл дээр ингээл мөнгө хевлээл, нэмэл, гаргаал, засгийн газраас дэмжлэг болгоод ингээл яж болно. Гэхдээ тэр чинь хязгаартай. Тэгэхээр мөнгө гэдэг зүйл нь хизээ нэгсэх дуустдаг гинэ. Ингээд нөгөө нэг шинээр хөрөнгө оруулах боломжтой мөнгө байхгүй болоод ирэх үед ерөөхдөө тэр хөөс нь хагарч эхэлдэг юм байна. Тэгээд тэр чинь нэгэнт нөгөө ингээд гал аваад speculation дээр суйрлаад явцсан болохоор нэг юм дохио гараад дахиж одоо өсгөө болол ирэнгүүт цаашаа гинт унаад ирэх эрсдэл маш өндөр байгаа юм л та. Тэгэхээр эхнийх нь бол түшин дуусах гэж ярилж байгаа. Тэр бол мөнгө төгрөг одоо зах зээл дээр байгаа нийт мөнгөний хэмжээ дууснаа гэж. Хоёр дахь нь болохоор speculation дууснаа гэж. Ягаад тэгэхээр нөгөө нэг хүмүүс чинь ингээл авч зараад авцрах гал баахан ингээл арилжаа игээл нөгөө хүмүүс чинь гинт одоо болно. Эсвэл чиглэл нь өөр тийшээ явна ч гэдэг юм уу. Ингээд дуусчих. Тэгэхээр эргээд бас хөөс хагарч эхэлж байна гэдэг. Иймэрхүү маягаар бид нар гол хөөс гэдэг зүйлээ бол онлын үндэстэй бол харах хэрэгтэй болов гэж бодож байна. За Монголын хөрөнгөний захын хөөс энтер гэдэг бол дараагийн асуултаараа илүү ярих бах тий. Тэгээ бас ээлж дараагаар ярих. Би бас хит их яриад явах. Баярлалаа. Эсвэл гоё тайлбарлалаа эхнээс нь манай хоёр. Ер нь одоо ингээд сая сонссон хүмүүс л ер нь ойлгосон байх хөөс гэж юу гэдэг үг гэдэг. Тэгээ яг дараагийн асуудал яг Монгол руу чиглүүлэх гэж ялаа л да. Бид нар яг нөгөө Levin Pressman маргааш дугаар явдаг. Тэгээд маргаашийн дугаар дээр нэг ер нь Монгол он гэснээс хойш одоо хамгийн өсөлттэй хувьцаанд юу байна? 21 оны топ 10 өсөлттэй хувьцаанд юу байна гэдэг. Тэгээ гаргаж үзлээ л тэгээд харахад яг 100% дэш өсөлттэй компани 3 л байгаа даахгүй. За яг компаниудыг нэрлэхгүй. Зүгээр ингээд харахаар одоо манайхан чинь нөгөө дотоодын хувьцаанууд ерөөсөө нэг өсөж үзээгүй учраас одоо нэг гинт өсөд эхлэхээр хүмүүс итгэлгүй ч юм уу эсвэл дотоодын зах зээлтэй нэг одоо юу гэдэг нь нэг гайхаад ч юм уу тэгээд дотоодын зах зээлийг жоо хөөсрөл гэж хараад гэж хүмүүс яриад нүү эсвэл ерөн зүгээр таарийн бодлоор дотоодын зах зээл маань ер нь яаж юм хөөсрж байна гэж үзэж байна уу яах чинь тий. Энийг хэлэхээс өмнө би тэд өнөөдрийн ярианда ерөөсөө нөгөө нэг компанид дурдж ярихгүй яг team компани юм байна team байна гэж ярихгүй дээрэс нь team асуултанд бас хариулахгүй одоо тэр компани явцаг юу гэж бодож чинь өсвөө уурах уу гэсэн тийм асуултанд бас хариулахгүй байгаа шүү. Тэрийг анхааруулах хэрэгтэй. Тэгэхээр дотоодын зах зээл дээр юу гэж бодож байна манайр? Би сүүлд ер нь ингээд өссөн компаниудын хувьцааг харж байгаа нэг 17 оноос хойш ер нь их өсөлттэй биш нэг жоохон уналттай байж исэн компаниуд их байлаа. Тэгээд тэдний яг уу зарим компани санхүүгийн тайлан үзэхэд бол нэх муу тайлан бол биш. Бараг зарим нь нэлээд өсөж исэн мөртлөө хувьцаа нь унаадсан. Тэгээд ингэж явж байгаад яг одоо ингээд нэлээд өсөж байгаа нэг магадгүй нэг бодит хүнцэнлэгөө зарим нь хурж иж магадгүй байх гэж бодож байна. Жишээ нь одоо зарим компани бол Noctlashгийн одоо хувийн тооцож үзвэл Монголын төгрөгийн жилийн хадгаламжаас илүү их Noctlash авч болохоор байгаа. Тэгсэн мөртлөө компани нь одоо сайн өсөлттэй байгаа. Тэгээд энийг яг авч үзвэл яг магадгүй нэг
зөв үнэлгээ рүү орж байгаа болов зарим компаниуд. Ингээд өсөөд эхлэхээр миний бодлоор өөр олон хүмүүс бас энэ хувьцааг илүү сонирхоод эхлэх баг. Тэгээд ингээд үнэн захаад цаашаа өсөөд бүр одоо өндөр болоод ирвэл магадгүй тийм хөөсрөлт орж болох. Яг одоогоор болохоор тэр 17 оноос хойш нэг хүсэлтэхгүй байсан болохоор тэр 17, 18, 19 оны нэг өсөх байсан дөнгүүд рүүгээ зарим хувьцаанууд хөвж байгаа юм болов уу гэж хараад байна. Тэгээд энэ дээр нөө юу байна л та хувьцааг одоо яг хизээ авах вэ, хэдэн үед хөөсвэ гэж хэлэхдээ нөө Питер Линч гэдэг нэг хөргөрөнгө оруулагч нэг номоос нэг уншижсэн нэг санаалгээд эхлээд бол хүмүүс ингээд одоо за Wall Street-ийн фирмд бол ингээд гудамжинд ингээд нөө юу байна л 1928 он 29 онд нөгөө нэг Америкийн зах зээл чинь нэлээд өсөж байгаад гинт унсан. Тэгээд тухайн үеийнх нь нөгөө нэг хөрөнгө оруулагч брокерийн нэг тийм нэг дуртатгал дээр бас ингэж дурдсан байсан. Ингээд хизээ хувьцаа авах вэ гэвэл одоо ингээд тэр Wall Street-ийн гудамжинд байгаа сонин зардаг хүн ингээд таныг юу хийдэг вэ гэдгийг асуухт нь брокер гэж хэлэхэд юу хийдэг нь ч мэдэхгүй, брокер юу хийдэг нь ч мэдэхгүй тэгэл хувьцаа гэвэл одоо магадгүй муугаар уддаг юм чи ингээд залилан өсөж байгаа ундаг гэдэг. Ингэж ер нь хүмүүс бодож ивэл хувьцаа авахд хамгийн тохиромжтой юм болов. Харин хүн болгон ингээд дараа нь ингээд ер нь брокер гэж юу гэдгийг мэдээд хувьцааг мэдээд магадгүй тэр брокероос одоо тэр сан зардаг хөлт та ямар хувьцааг надад санал болгох вэ гэдгийг асууж ивэл зах зээл жоохон өсөж эхэлж байна те халж эхэлж байна. Бүр сүүлдээ тэр сонин зардаг хүүхдэн тэр нөгөө брокерт болохоор та ийм хувьцааг аваач, ийм хувьцаа авал ингэж өссөн, би ийм ашиг хийсэн гэдэг ингээ бүр итгэлтэйгээр ярьж ивэл зах зээл одоо нэлээ хөөсөрч эхэлж байна. Магадгүй хувьцаагаа зарах хэрэгтэй гэж хэлж байсан. Тийм нэг жишээ байсан. Тэгээ энэ юу хэлж байгааг нь бол хүн болгон сонирхоод эхлэхэд ингээд үнэлгээ гэдэг чинь нөгөө нэг зах зээл дээр чинь хүмүүс хувьцаа аваад хахаар үнэлгээ нь өсөд идэг. Тэгэхээр хүн болгон сонирхоод хүн болгон яриад байна гэдэг чинь аль хэдийн өсөлттэй гэдгийг ухаарад мэдсэн. Тэгээ үнэлгээ нь жоохон өндөр тийшээ болсон бах магадaltaй гэдэг л энэ жишээ үзүүлж байгаа юм л та. Хүн болгон ярихгүй байх гэдэг нэг 17 оноос одоо 19 он Монголын хувьцааны зах зээлийг бол би нэг ажиглаж байхад хүмүүс нэг сонирхдаггүй байсан. Тэгээ нэг Facebook гэдрээр нэг хувьцааны групп ороход ингээд нөгөө IPO-гоор ингээд энэ үнээр нь авсан чинь унчлаа эдэр гэсэн жоохон гомдолтой тийм байсан те. Тэгэхээр яг тухайн үед нь магадгүй ингээд үнэлгээ нь санхүүгийн тайлан гарахад компаниуд нь гайгүй мөртлөө үнэлгээ нь баг үйж байгаа. Яг одоо хүмүүс нэг итэвхтэй нэг дундаж тийм нөгөө саяны нөгөө жишээн дээр бол хоёр дахь шат руу орж байгаа юм дөө те. Энэс цаашаа бүр их хүмүүс сонирхоод одоо үнэлгээг нь бүр өсгөө ичвэл яг тийм аюултай зоон руу одоо орж магадгүй байх гэж би өөрөө харж байгаа. Тэгээд хөөс бас хизээ одоо хөөс за үссэн үсээгүй бол мэдхгүй одоо Америкийн зах зээл дээр бол магадгүй зарим компани хөөсөрсөн ч биш магадгүй хөөсрөөгүй биш магадгүй зөндөө ярьж байгаа. Одоо том жишээ нь бол одоо Elon Musk-ийн Tesla гэж компани байгаа шүү дээ. Тэр чинь хөөс гэж зөндөө яриадсэн чинь улам төсөөд байгаа тийм. Тэгээд одоо энэ дээр бол ингээд юм л хүмүүс ингээд хөөс хагарна гэж одоо ярихыг бол хинч таамаглаж хэлж чадахгүй. Урт хугацаанд магадгүй хагарч магадгүй. Гэхдээ энэ дээр өсөөд ахаар хүмүүс улам нөгөө шуураад ордог тийм тохиолдлууд их гардаг. Нэг миний энэ дээр өмнөх яг анги дээр ярьжсэн нэг дуртай жишээл нөгөө Английн засгийн газар нөгөө өмнөд тэнгисийн худалдааны компани гэж байгуулж ирсэн юм билээ 1800-д. Тэр нь яагаад байгуулсан бэхээр өмнөд тэнгисийн одоо өмнөд Америкийн улсуудтай худалдаа их зориулалтаар засгийн газар компани байгуулад тэр компанийнхаа хувьцааг нөгөө нэг үр эзэмшдэг хүмүүстэй өгж өрийн дарж исэн. Тэгэхээр засгийн газрын цаад санаа нь нөгөө улсынхаа өрийг дарахын тулд тийм компани байгуулж исэн. Тэр компани ирээдүйтэйг бол ирээдүйтэй яг бол өмнөд Америк бол нэлээд том худалдааны тийм одоо юм олборлж болох тийм том одоо шинэ мужийг яг нэг ТV-г олж исэн тий. Проблем нь юу гэсэн чинь тэр өмнөд Америкийг бол Испани эзэмшдэг. Тэгээ Испантай Англи улс өөрөө байлдаж исэн. Тэгэхээр яг ойрын хугацаанд худалдаа хийгээд ашиг олох боломж багтаа байсан. Тэгтэл хүмүүс тэр хувьцааг нь авч өсгөөд тэгээ тухайн үед нөгөө одоо хамгийн магадгүй алтартай тэгээ ухаантай эрдэмтэн Исаак Ньютон тэр өмнөд тэнгисийн компани хувьцааг авч ирсэн юм лээ. Тэгээд нэг нэлээд өссөн гэж байгаа хэд дахин өссөн. Тэгэхээр ингээд ашиг хийжлээг хувьцаагаа зарцсан гэж. Тэгсэн чинь тэр Исаак Ньютоны найзууд нь хувьцаагаа зараагүй. Тэгээ хувьцааны үн бүр амар өсөд эхэлсэн. Тэгсэн чинь манай Исаак Ньютон эрдэмтэн маань ингээд эдгээр ингээд хувьцаагаа зараагүй хожоод бүр ингээд баяжж байна. Би одоо их зарчлаа авахгүй болохгүй ингээд яг хувьцааг нь авсан гэж байна. Тэгсэн чинь удалгүй тэр нөгөө өмнөд тэнгистэй худалдаа их их нь байхгүй болоод энэ хөөсөн хагарсан болоод Исаак Ньютон хувьцаа авснаас удалгүй хувьцаа нь тэгэл үн цэнэгүй 0 одоо болсон гэсэн үг. Тэгээ энэс хойш Исаак Ньютон
би нөгөө нэг юу одоо янз бүрийн од хэрэгсийн тооцоог бол бодож чадна. А хүний тэнэглэлийг бол тооцож чадахгүй маа гэх. Тэгээд надтай битгий хувьцааны талаар яриараа гээд найзуудтай хэлжсэн гэж байна. Тэгэхээр энэ жишээг юу харуулж ирэхээр хөөс хизээ хагахыг мэдэхгүй өмнө ашиг хийгээ гарцсан хүн ч гэсэн шунаад ингээд орчиж जैन тий. Тэгээд энэ нь болохоор тухайн үедээ л Английн нийгэмд хамгийн ухаантай байсан одоо ийм эрдэмтэн ингээд ийм алдаа хийгээд шуурж ороод алдагдал хийжсэн гэсэн яг жишээг үзүүлээ. За ганцаа энэ дээр үзсэн. Асуулт нь Монголын хөрөнгөний захын хөөс гэж ярьжсэн тий. Тэгээ хөрөнгөний зах зээл Монголын хөрөнгөний зах зээл жоохон өсвөл гэсэн чинь хүмүүс болохоор яг хөөсрүүлэн гэж тийм жоохон яриа гараад байна тий. Одоо их гарч байгаа юм. Санал их ойролцоол байна л да. Бид тэр хөөсийг одоо хөөс гэж хэлж мэдэхгүй. Тэгэд ч одоо чинь бид нар тодорхой үзүүлэлтүүдийг хараад за энэ бол хөөс юм а гэж хэлэхэд бол хэцүү. Яг тэгэхээр ихэнх одоо санхүүгийн үзүүлэлтүүд чи яг одоо өнгөрсөн болон одоогийн л үзүүлэлтүүдийг илэрхийлж байгаа. Гэхдээ ирээдүйн өсөлт, ирээдүйн үзүүлэлтүүдийг бол огтхонч илэрхийлэхгүй. Тэгээ зүгээр том зургаар нь харах юм бол Монголд одоо мөнгө байхгүй болно, алга болно гэдэг айдсаалга. Тэгэхээр бид нар ч одоо 10 их 80-ийн багц гээд ярьж ийн бодлогын хүү маш бага хувьтай байна. Нэгэнт одоо жишээ нь эдийн засаг сэргээд ирэх юм бол зах зээл рүү мөнгө бол хичнээн зээл болоод ороод ирэх боломжууд байна. Тэгэхээр нөгөө түш нь бол дуусах болоогүй л ах шиг харагдчихээн. За speculation одоо л дөнгөж Монголд нэг юм хүмүүс хөрөнгөний зах гайл жоох арилжаа хийж үзээл ингээл зарим нь алдаал зарим нь оноол явж ийн те. Энд ерөөсөө бас нэг тийм дуусах болоогүй болоо нэг нийт хүн амынхаа яг хэдэн хувийн ч энийг ярьж байгаа нь те том зургаар харах юм бол тэгэхээр одоо хөөс гэж ярихад бол эрт болов гэж бодчих. Зөндөө олон гой юм болох бах. Тэгээдээс Монголын хөрөнгөний зах чи өчүүхэн те та хэд мэдчихэл байгаа шүү дээ. Монголд банк ямар том байдаг вүлээ хэдэн одоо их 80-аар нь зээл олгож ийн тэгэл маш их том хэмжээний хилцлүүд хийж ийн. Тэгээд хажууд нь хөрөнгөний зах бол ерөөсөө нэг юм маш бага дүнгээр ярьдаг те. Одоо банкны бараг жижиглэнгийн одоо корпорат банкн дээр бол жижиглэн зээлчин бол хэдэн тэрбумаар яригдэн те. Гэтэл манайх чинь болохоор одоо топ компаниудын үнэлгээ нь хэдэн тэрбумаар яригдэн ч гэдэг юм уу. Тэгээ бараг арилжаанууд нь хэдэн саяар 5-10 сая мая төгрөгөөр өдөрт ингээд зарим арилжаа яваал гинт бараг 50 саяас дээш хэмжээний арилжаа нэг компанид авчих юм бол за их арилжаа явж шүү ч гэж харж байгаа шиг те. Тэгэхээр зах зээл өөрөө маш жижигхэн. Тэгээд хийх юм зөндөө дээрэс нь ингээд бид нар бол өнөөдөр бол зах зээлийн юм ирч чатанд байгаа юм чи одоо шууд хөөс мөөс гэж зүрхий дүгнээд тахад бол эрт болоодаа л гэж бодчих. За яг нэг ганц нэг компаниуд дээр бол тийм байхыг үүсэхгүй. Гэхдээ үргэлжил тийм байдаг штэ тий. Ер нь нэг тийм жоохон хөөсрөөгүй компанитай биржгэж байхгүй тий одоо бүх компани яг юм ярайсан гоё үнэлгээтэй байна. Чиж юу яах вэ гэхээр хөгжлийнхөө ирч чатанд ихэн шатанд болох хэвээр үйл явдал болоод явж ийн удаа гэж ярьж байгаа штэ. За би яг санал нэг байна. Тэгээд зөв бодоод тохоор манай нөгөө хөрөнгөний зах зээл минь нэлээд нэр хүнд муутай болчихж бодоод тийм. Тэгээд хүм одоо манай хувьцаануудыг ботхоор л жоохон муу юм л боддог. Тэгээд жоохон өсөд ирэнгүүт наа чи юм тийм гэж боддог. Тийм л сэтгэл зүйтэй болчихвол гэж хараад байна. Тэгээд дүнгэж нэх яагаад ч байхад ингэж ярьж эхэлж байгаа гэдэг боллоо. Одоо чинь гадаад Америкт бол эдийн их 80-ийн одоо эдийн засгийн дэмжих хөтөлбөр батлах гэж байна гэж яхад тэрнийгээ дагаад өсч идэв тий. Монгол сая 10 их 80 шүү дээ. Одоо нэг жилийн баг төсөвтэй тэнцүү хэмжээний юу батлахад тэрийг одоо тоож харж байгаа ч юм болов. За эндээс зүгээр ингээд би яг нөгөө өөрсдийнхөө уншигчд болон нөгөө энгийн хүмүүсийн талаас хараад байна л да. Хүмүүс болохоор ер нь ялангуяа монголчууд өссөн юм дээр л орох тийм сонирхолтой байт юм байна. Одоо ингээд одоо тэдний шийдвэр гаргаж байгаа процесс нь хамгийн их нөлөөлж байгаа юм. Үн өсөөд өштэй гэдэг тийм ойлголт байгаа байхгүй. Одоо хувьцаач бай, coin ч юу ч бай те. Энэ ингээ өсөөд байна. Одоо ингээд юм өсөж байгаа юм чинь цаашаа өсөх нь тодорхой. Ийм тийм гэж бодож тэгж их авах юм аа те. Энэ дээр одоо тайраас зур асуухад ер нь ингээд нэлээд хавцааг нь өсөж байгаа компани хавцаа авахд юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Ер нь тэр нь хэр зөв шийдвэр юм бэ? Нэлээд өссөн ч юм уу хэдүүдээр дараалж өссөн компани хавцаа авах. Яг уу энийг нөгөө нэг technical trade гэдэг байдаг шүү дээ. Нөгөө одоо тухайн хувьцааны одоо нөгөө нэг одоо графикийг харж байгаа шийдвэр гаргадаг. Тийм дүгнэлтүүд хийвэл тийм дүгнэлт хийж тийм трейд хийдэг хүмүүс нэг өнцгөөс ярих байх. Би болохоор илүү тийм
фундаментал талдаа хувьцааг харж дүгндэг болохоор яг энэ дээр хэлж өгдөг. Гэхдээ техникэл хүмүүс бол миний ажиглаж байгаагаар нөгөө яг өдрийн нөгөө нэг арилжааны дүнг хараад тэр нь тэгээд зогсолтгүй буураад тэгээ нөгөө 200 өдрийн их багаас буурчлаа гэхэд одоо ингээд жоохон баг зэргийн correction болж магадгүй өдр гэж гэх мэт хард юм лээ. А би болохоор яг хүмүүс зөвлөл илүү тэг фундаменталын хар гэж хэлмээр байна. Тэр компани одоо байгаа одоо үнэлгээ буюу одоо санхүүгийн байдал нөхцөл байдал те. Тэгээд тэрэн дээрээ үндэслээд ирээдүйд яах вэ гэдгийг бас нэг тодорхой хэмжээнд нэг тийм одоо бүр амар мундаг санхүүгийн модель хийдэг юм гэхэд нэг тийм төсөөлөлт байх хэрэгтэй те. Жишээ нь одоо нэг барилгын компани одоо ингээд хувьцаат компани Монголд байлаа. Тэгээ үнэлгээ нэг гайгүй байлаа. Тэгээд өссөн гэж бодъё л та. Өсөөд бас үнэлгээ нэг гайгүй байж хат одоо жишээ нь 10 их 80-ийн төлөлгөө гаргаад ирээдүйд одоо улуулмах зам барих ч юм уу нэг тийм одоо барилгын салбарыг дэмжих тийм төсөл гарчлаа гэхэд өссөн ч гэсэн тэр хувьцаа бас ирээдүйтэй байж болох юм те. Энэ мэтчлэн яг нэг тийм санхүүгийн прогноз хийж дүгнэлт хийгээд өссөн хувьцаанд харах хэрэгтэй байна. Тэгэхгүй бүр бодит байдлаасаа дэндүү өсөөд одоо үн ашигын харьцаан ч өндөр ирээдүйд ч одоо тэр сектор нь одоо магадгүй өсгөө байсан гэх юм уу да одоо 1960 онд нөгөө нэг Warren Buffett авч ирсэн хамгийн муу хөрөнгө оруулалт нь гэсэн чинь Berkshire Hathaway гэж компани гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо Dow үйлдвэрлэдэг компани байсан. Тэгээд тэр нь болохоор Америкийн зах зээл дээр Dow-ны зах зээл нь дуусчихсан. Тэгээд яг Warren Buffett үнэлгээ нь бага байсан компани доторх нөгөө бүтэц буюу нөгөө хөрөнгө нь сайн байсан болохоор авсан ч гэсэн хөрөнгөний зараад ашигтай байх юм байна гэж бодож идэл хувьцааны үн дээрээ нэг тэр хүнтэй тохирохгүй байж байгаа арай өндөр үнээр авцсан гэж байгаа. Тэгээд тэрнээс болоо бодоо үзэхэд ингээд хөрөнгө оруулалтууд муу байсан. Тэгвэл тэр компани одоо болохоор гол холдинг компани болгоо явж байгаа. Тэр нь жоохон юу ironic юм да тэр муу хөрөнгө оруулалт хийж бодож байсан компани толгой болсон. Тэр шиг яг саяны Монголын зах зээл дээр яг үнэлгээ нь өссөн мөртлөө ирээдүйд бодож үзэхэд өсөлтийн багтаа байхаар тийм сектор гэж бодож ивэл өсөлттэй багт нараа тэрэг байхаа өссөн ч гэсэн ирээдүйд улам өсгөөр одоо тийм сектор байвал судалж үзвэл окей явах гэж бодож байна. Нийт зүгээс бас их ойролцоол юм ярих бах. Тэрний үн гэхэлэр өсөж гинөө, буурж гинөө тэр нэг тийм том индикатор биш байхаа илүү нөгөө нэг суур зах зээлд хэлэх боломж байна уу? Энэ компани менежмент нь одоо сайн байна уу? За эргээд энд нөлөөлөх ямар нэгэн одоо бодлогын улс төр талаас ямар нэгэн нөлөө юу байна тийм ээ. Тэгээд дээрээс нь санхүүгийн үзүүлэлтүүд нь яг өнөөдөр ямар шиг байгаа юм бэ гэдэг чинь ингээл гих мэтчлийн үзүүлэлтүүдээр илүү харж явах хэрэгтэй болов өснө гэдэг чинь дахиад өснө гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг түүхэн дата бол ирээдүг бол илэрхийлэхгүй гэдэг байгаа шүү. Тэгэхээр тийм болохоор тэрийг бодох хэрэгтэй болов харин ч өсөд байгаа юм чинь уумж мэднэ гэдэг талаас нь бодуулж зүгээрэж магадгүй л гэж бодож шүү дээ. Ер нь огцон өсөд байгаа юмыг илүү сайн л анализ хийх хэрэгтэй хаа. Тэрнээс огцон өсөд байгаа юмроо ойртох нь бол тийм сайхан зүйл биш л ах. Энэ дээр цаашлуулад ярихад хүмүүсийн хувьд шийдвэр гаргахтаа одоо ялангуяа Монголын нөхцөл тийм арилжаачин сэтгүүх юм уу одоо богино хугацаа хардаг тий. Одоо нэг авъя энийг хэдэн өдөр дотор өсгөр нь заръя. За сайндаа нэг сар марч юм уу тий. Нэг жоохон өсгөр нь заръя л гэдэг санаатай. Хүмүүс ороод мэж хараад байна их хүмүүс. Тэгэхээр энэ дээр зүгээр тайрын хувьд ингэж богино хугацаанд одоо монголчуудын хувьд бас Монголын зах зээлээ бодохоор тий. Ингэж богино хугацаанд орж ашиг хийнэ гэж орж гэж харж орох нь зүгээр юм уу? Эсвэл айл болох урт хугацаанд хараад тийм хөрөнгө оруулалт хийсэн зүгээр болов Монголын зах зээлд бас анхлан орж байгаа хүмүүсийн хувьд шүү бас. Би бол хувьцааг бол ерөнхийдөө юу гэж ойлгохгүй гэвэл нэг компани нэг хэсгийг одоо өмчилж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг нэг хэсгийг өмчилсөн гэдэг утгаар нь ер нь компани хувьцаа эзэмшигч өөрийгөө болсон гэж ер нь харж ивэл одоо энэ хөрөнгө оруулалт гэдгээ ойлгоход зөв зөвхөн байх юм болов уу гэж боддیں۔ Одоо нэг компаниг авлаа гэхэд энэ компани одоо нэг одоо баг дүнгээс хамаагүй за нэг 10,000 100,000-аар авсан ч гэсэн энэ компани хувьцаа эзэмшигч болсон. Тэгэхээр одоо бизнес хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Та өөрөө одоо магадгүй нэг бизнес хийлээ гэхэд тэр бизнесийн үр өгөөжийг одоо авахын тулд дор хаяж хэдэн жил болно тий. Тэг богино хугацаанд бол ингээд бизнес нь босоод амар их ашиг болоод анхны хөрөнгө оруулалтаа нөхдөг тохиолдол юу гэдэг лээ. Тэрнтэй адилханаар л хувьцааг бодоод нэг хувьцааны тодорхой хэсгийг авч ийн, компани тодорхой хэсгийг авч ийн гэдэг нь энэ компани хувьцаа эзэмшигч боллоо. Тэгээд урт хугацаанд нь энэ бизнес нь хөгжих боломжтой, өсөх боломжтой, менежмент одоо гүйцэтгэх захирал нь ингээд сайн ажиллаад хувьцаа эзэмшигчтэй одоо
бизнесийг томруулж чадна гэсэн тийм дүр зураг төсөөлөлтөөр хараад урт хугацаанд авч явах нь зүг байх гэж бодож байна. 2017 оноос хойш IPO хийсэн компаниуд хувьцаа нэг жоохон өссөнөөр буцаа унтсан. Тэгээд тэр жоохон өсөлтөн дээр зарсан хүмүүс одоо ингээ харьцуулаад үзэхэд нэг 2 жил хүлээгээд одоо зарим хувьцаанууд чинь 50, 60, 100% өссөн байна шүү дээ. Ингээ бодоо үзэхэд хамаагүй илүү ашиг ингээ урт хугацаанд нь компанидаа итгээд оруулсан бол ашиг хүртсэн байна тий. Тэгээд энэ шиг яг компани сайн судлаад өөрөө компани эзэн маягтайгаар хандаад тэгээд компани эзэн байна буюу өөрийнхөө одоо компани гэж бодох юм бол одоо яг өөрөө бизнес хийвэл яаж бизнес хийх вэ? Тэгээд хэрэг цаг хугацаа орох вэ гэх мэтээр нь бодоод ингээ үзээд урт хугацааны хандлагатай байх нь чухал байх. Тэгээд нөгөө юу вэ л да Монгол бас гадаад хувьцаа авснаас Монгол хувьцаа одоо Монголоос авахыг даваад л одоо Монголынхаа мэдээнүүдийг одоо илүү сайн мэдж байна тий. Тэр бүтээгдэхүүн бас хэрэглэх боломжтой байна. Одоо за Апу гэвэл одоо Апугийн пи бичлэгэн сүү гэвэл сүүгийн одоо сүү дэлгүүр зарагдж байна. Гэх мэтчлээ одоо шууд бүтээгдэхүүнээ бид нар бол мэдэх боломжтой. Тэгээд дээрэс нь одоо хөрөнгө хувьцаа эзэмшигчдийн хурал гэж болж байна. Тэрэнд нь өөрөө оролцож суух боломжтой байдаг. Тэгээд тэр үедээ тэгээд менежментүүдээс нь асуулт асууж болно. Компани талаар илүү бас нөгөө компанид танилцах тийм юунууд бол тийм лээ. Танилцах одоо тоорууд бол тийм лээ. Үйлдвэр дээр очиод үздэг. Тэгээд энэ мэтчлийн үзэхээр яг нэрнгээсээ хувьцаа эзэмшигч бодит байдлаар одоо босон мэт сэтгэл тийм яг илүү төрсөн надад гадаад хувьцаа авч ирсэн авахаас нэг илүү болно. Тэгэхээр илүү юмаа ойлгоод илүү урт хугацаагаа хараад тэгээд менежменттэй итгээд энэ маягаар урт хугацаанд хөрөнгө оруулах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт байна. Сая ихтрийн ярьдсан чи гээд ирээд төрчлээ. Нэг өдөр та энэ авсан хувьцааныхаа компани дээр шууд дайрж ороо тэгэж хинбэ гэхээр нөө би чи эзэнчин байна гэд яваад байгаа. Хувьцаа эзэмшигч юм чинь. Тийм байж болох юм гэж бодлоо. За түрүүн урт хугацаанд богино хугацаанд үгээ тэгжсэн тэрийг одоо яг энэ нь зөв тэр нь буруу гэж бас хэлэхэд төвхтэй байж магадгүй гэж бодож чинь тэгэл хүний л сонирхож тэр тусмаа дөнгөж хөрөнгөний зах зээл дээр орж ирж байгаа хүн болон амтын хурдан мэдмээр байгаад байдаг нэг жоохон ч гэсэн нэг юм амтын мэдэрчих юм бол цаашаа ингээд гоё явмаар байдаг гэтэл амтын мэдрэхгүй болохоор шууд оронгуудаа ингээд мөнгөө хийгээд хардсны энтер гэдэг бол хэцүү байгаад байгаа. Тэгэхээр зүгээр тэр нь би ямар зөвлөгөө өгмөр байна гэхээр эхлээд нөө мөнгө төгрөгөө хийхээсээ урьдчилаад тэр амтын мэдрэхийн тулд хэдүүлээ жоохон судалгаа хийгээд яг нэг хувьцааг одоо ингээд таргетлж харчаад тэг авахгүй гэж болно шүү дээ. Одоо гадны юм бол demo account энэ төргээд авчиж болдог юм аа. Авахгүйгээр тий харчаад за энэ л юм байна шүү гэж бодоод хэсэг ажиглаад юу болохыг өрнөлийг хараад ингээд явах юм бол бас зүгээр болоо тэр нөө богино хугацааны амтлах тэр мэдрэмжээ дарах боломж чинь тэндээс гарч ирэх юм болов уу гэд бодож чинь. За ерөн зүгээр том зургаар харах юм бол мэдээж их төртөө 100% санал нэг одоо чинь бид нар банкны IPO гэж ярьж чинь. Тэгэхээр та бүхэн өөрсдийгөө хаан банкны нэг тодорхой хувь эзэмшигч болцсон байна гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр та нар хаан банкны хувь эзэмшигч болоод нэг өдөр эзэн болж суугаад маргааш нь шууд ашиг хийнэ гэвэл хэцүү. Мэдээж энэ банк чинь цаашаа тоомор нь олон харилцагчтай болон зөндөө зээл гаргана гэл ингээд тэр процессыг хүлээх хэрэгтэй. Ер нь аливаа ямар ч бизнес чи өөрөө цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр тэр талаас нь илүү хараад явах хэрэгтэй болоо даа гэх. Тэгээд та бүхэн хувьцаа авахдаа нэг тийм зүгээр нэг цаас авч байгаа юм шиг бодох нь бол муухай. Эргээд тэрний чи хард маш их гоё бизнесүүд явж байна. Би зүгээр ер нь хөрөнгө оруулагч гэдэг хүнийг юу гэж харддаг вэ гэхээр энэ хүн чинь нөгөө талаас юм боломж олгож байгаа тийм зүйл юм бэ шүү дээ гэж боддог. За жишээ нь Монгол улсад одоо тодорхой хүнсний бүтээгдэхүүн байхгүй байгаа дэвэл тэрний хідэн мундаг залуучууд гарч ирээд хийж гин. Тэгээ тэр хүмүүс бол хийх хүсэл нь байвч ингээ бодитоор бас мөнгө төгрөг нь байхгүй, боломж нь байхгүй байгаа дэж болно тийм ээ. Тэгэхээр хөрөнгө оруулагч хүн гэдэг хувьцааг нь авч байгаа хүн бол тэрхүү боломжийг нь тэр хүмүүст олгоод за гоё шүү та нараа энийгээ хийгээрээ. Гэхдээ эргээд наадуулаа гоё хийх юм бол ашгаасаа хуваалцсан шүү гэд ийм нөхцөлтэйгээр ингээд гэрээ маягийн юм хийж байгаа гэсэн. Тэгэхээр эн чинь өөрөө эхлээд нийт эдийн засгаа гоё дэмжиж тэгээд бодитоор утга учиртай сайн сайхан зүйлийг бүтээж гинэ гэж хараад хийвэл бас их гоё юм болов гэд мэдээч нөгөө талдаа бас санхүүгийн талыг харна шүү дээ. За бодитоор ашиг өгөх юм уу, ашиг өгөхгүй юм уу гэд. Гэхдээ эргээд тэр зүйл эдийн засгт хэрэгтэй байгаад хүн одоо нийгэмдээ хэрэгтэй байх юм бол тэр компани оршин тогтно улам томорно тий. Хэрэггүй байх юм бол угаасаар зах зээлээс арчигдал алга болно. Тэгэхээр хэрэгтэй зүйлийг хийснээрээ өөртөө тийм сэтгэлийн таашаалыг аваад давхар тэндээсээ санхүүгийн одоо бенефит буюу үр өгөөж аваад явна. Энд чинь л одоо хувьцааны хөрөнгө оруулалт юм болоо даа гэж харддаг шүү дээ. За ойлголоо. Дахиад дотоодын зах зээлтэй холбоотой асууя л та. Хүмүүс одоо
одоо Монголын компаниудыг одоо шинэ сүүлийн ялангуяа сүүлийн үед IPO хийсэн ч юм. За ер нь бараг л бүхэл компани юм байна да. Хөрөнгө оруулагчтай боддгоо, тоодгоо тий мөнгө босгоол тэгэл хайчдаг гэж хэрдэг. Тэгэхээр эндээс би асуух гэдэг юм л да. Одоо шинэ IPO босгосон ч юм уу эсвэл хувьцаат компани ер нь буцаагаад юу хийж явах хэрэгтэй юм бэ тий? Хөрөнгө оруулагчтай одоо байнга одоо тодорхой мэдээлэл хангаж явах хэрэгтэй юм уу? Ер нь яаж явах хэрэгтэй юм бэ тий? Ер нь бол хүмүүсийн яриад байгаа нь хувьцааны ханшин л унаад байгаа нь компани удирдлагуудтай холбоотой байна. Тэд нар ерөөсөө юм хийхгүй байна гэж тийм л ойлголттой байгаад байна тий. Энэ дээр юу гэж бодож байна? Ер нь Монголын компаниудын удирдлага ч юм уу компаниуд юу их хэрэгтэй хувьцаат компаниуд? Миний бодлоор бол юу компаниуд ер нь бол тийм аль болох ил тол нээлттэй байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Одоо санхүүгийн тайлангаа одоо ингээд жилдээ одоо нэг тавьдаг эсвэл ерөөсөө тавьдгүй тийм компаниуд их байгаах. Энэ магадгүй нөгөө 90 оны хөвчлөлтэй холбоотойгоос үүдэлтэй тийм компаниуд байсан болов. Одоо харин харьцангуй ер нь тайлангаа байнга тавьдаг, мэдээлэл ээлтэй тавьдаг тийм олон компани гарч ийн. Сүүлд IPO хийсэн компаниуд чинь бас их байна. Зарим нь одоо бүр хуулийн хүрээнд одоо хууль байх уу тэр журмын хүрээнд тийм репорт тавих хэрэгтэй гэж гэсэн залтаас нь илүү давж бүр тайлангаа гаргадаг ч тийм компаниуд үүссэн байна. Одоо сар болгон үлрэл болгон тайлангаа гаргадаг тийм компаниуд байна. Тэгэхээр энэ дээр ер нь бол Монголын хөрөнгөний зах зээл шинээр хөгжиж байгаа болохоор тийм хувьцаат компаниуд нь аль болох илүү нээлттэй байж тэгээ нөгөө Америкийн зах зээл дээр бол нөгөө том компаниуд бол үлрэл болгоно нөгөө тайлангаа гаргадаг. Тэгвэл нөгөө нэг юу одоо earning call буюу одоо үлрэлийн тийм тайлангаа нөгөө нэг брокеринг компани болон нөгөө хувьцааны аналистуудтай ярилцдаг. Тэгээ тухайн үед гүйцэтгэх захирал нь ингээл үлрэлийнхаа талаар ярилцсан, дараагийн үлрэлтэй юу болох ч байгаагаа ярина. Тэгээ магадгүй энэ дунд шинээр хийгдэж байгаа байдал, шинээр хийж байгаа төсөлийнхаа талаар танилцуулна гэх мэтчлэн болдог. Тэрэн шиг компаниуд бас нэг үлрэлтэй хагас жилдээ байнгын тийм юм хийгдэг болвол одоо хөрөнгөний зах зээл хөгжихэд бас хүмүүс одоо энэ хувьцаанд итгэхэд илүү нөлөөлөх юм болов гэж бодож байна. За энэ дээр бас дахиад тодорхойлоход энэ компаниуд ер нь хувьцааныхаа ханшийг өндөр байлгах нь компаниудын үүрэг мөн үү? Одоо манайхын бол тиймэрхүү л бараг шаардлага байдаг шүү байна л та. Унгаах хувьцааныхаа үннийг одоо унгаахгүй байх, цаашаа ер нь өсгөж байх шаардлага юм л та. Яг хуулийн хүрээнд хувьцаагаа өсгөнө гэдэг нь бол бас яг тэр компани үүрэг мөн үү гэвэл би бол тэр бол тийм үүрэг хүлээгээгүй. Гэхдээ мэдээж лүүр хийгээд одоо амар алдагдaltaй гаргаад одоо бизнесийн албаар унгаад хувьцаагаа унгаж байгаа бол тэр бол хууль зөрчиж байгаа. А бизнес нь зөв зүгээр явж байгаа хувьцаа нь өсөхгүй байвал тэр компани бас ингээд яг тухай бодож үзэхэд тийм мөнгөтэй компани бай гэж бодъё л та. Тэгээд тэр мөнгөөрөө хөрөнгө оруулдаг тийм компани гэж бодъё. Тэгэхээр хувьцаа нь бага байна гэвэл одоо нөгөө нэг хувьцаагаа нөгөө юу share repurchase гэж байдаг. Нөгөө өөрийнхөө хувьцааг худалдаж авах. Тийм үйлдэл бас хийж болох юм. Энэ нь одоо юу гэж юм гэхээр нөгөө компани ч одоо хувьцаа эзэмшигчийн өмнөөс хөрөнгийг одоо захиран зарцуулж байгаа хуулийн этгээд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрвээ үнэхээр өөрийнх нь хувьцаа нь тийм хямдралтай байвал өөрийнхөө хувьцаагаа зах зээлээс авна гэдэг чинь одоо нэг төрлийн хамгийн сайн хөрөнгө оруулалт гэсэн үг шүү дээ. Яг л өөрсдөө мэдчихээн те манай компани сайн байгаа. Тэгээ бидэрт одоо мөнгө байна. Одоо илүү их мөнгөтэй тийм компани байна. Тэгэхэд одоо ногдлоо шиг өхийн оронд одоо өөрийнхөө хувьцааг бас худалдаж авах юм бол илүү одоо хувьцаа эзэмшигчтэй урт хугацаанд сайн хөрөнгө оруулах болох юм болов гэсэн байдлаар бас ханддаг тийм компаниуд гарч ирж болох юм. Тэгээ Америкийн юун дээр бол нэг Berkshire Hathaway гэдэг Warren Buffett-ийн компани бол хамгийн том жишээ юм. Тэгээ ногдлоо шиг бол ерөөсөө мөнгөө бол ингээд одоо менежерийг хөрөнгө оруулдаг. Тэгээ өөрийнх нь хувьцаа нэг тодорхой түвшнээс доош унгацсан гэж үзвэл тэрийг худалдаж авдаг зах зээлээс. Тэгээ энэ бол ингээ хамгийн сайн хөрөнгө оруулалт. Яг бол тэр менежерүүд нь өөрсдийнхөө бизнесийг мэдчихээн. Тэгээ ингээ мэдчихэхэд өөрсдийнх нь хувьцаа баг байна гэдэг чинь энэ бол бодит үнцнээс баг байна. Тэгэхээр энэ бол хамгийн эрсдэлтэй сайн хөрөнгө оруулалт юм а гэдэг мөнгөний одоо компани мөнгөөрөө өөрийнхөө хувьцааг авч байна. Энэ мэтчлэн яг дэмжиж байна. За одоо би энэ дээр зүгээр нэг ийм юм бас хэлмээр санагдлаа. Нэг талаасаа бол тэр хувьцааны үнийг сайн байлгах нь мөн гэж хэлмээр байгаа. Ягаад тэгэхээр гүйцэтгэх захирал гэдэг хүн бол үндсэндээ нэг 3 оролцогч талыг л бол аз жаргалтай байлгах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр эхний оролцогч тал нь болохоор ажилчид, гүйцэтгэх захирал гэдэг хүн бол ажилчтай аз жаргалтай байлгах ёстой гэж. За хоёр дахь нь болохоор харилцагч нар байгаа.
гурав дахь нь болохоор хувьцаа эзэмшигч нар байгаа байхгүй. Тэгэхээр энэ харилцагч, хувьцаа эзэмшигч, ажилтан гэдэг гурван оролцогч талыгаа л одоо аз жаргалтай байлгах юм бол гүйц захирал хүн жинхэнэ ажиллаа хийж гинэ гэж харагдах гэдэг. За тэгэхээр аз жаргалтай гэдгийн тодорхойлолт нь арай ондоолох гээд байна л да. Тэгэхээр нэг өдөр аз жаргалтай болгоол, нэг өдөр унгаагаал ингээд байвал болохгүй. Тэгэхээр урт хугацаанд хамгийн өндөр аз жаргалтай байх тэр л үйлдэлүүдийг хийж яхах нь зөв юм болов уу гэж үзэж байгаа. За тэгээд гүйц захирал хүний хувьд одоо хүний хувьд яаж нөгөө нэг компани илүү үр ашиг нэмэгдүүлэх вэ гэхээр мэдээж нэг компанийн менежментийг сайжруулна, тийм ээ. Компаниг илүү сайн ашигтай ажилуулна. Тэгээд ашигаас нь мэдээж ногдол шиг олгоно. Ингээд ногдол шиг олгоод ирэх юм бол тэртээ бас хувьцааны үн ханш өсөх боломжтой болж ирж байгаа гэсэн үг. Ингээд суур хүчин зүйлээр нь илүү их нөгөө нэг тоглолтууд хийх юм бол компани зүгээс тэр бол хувьцааны ханшийг өсгөх одоо хамгийн сайн алхам юм болоо даа гэж харагдаж байгаа. Тэгэхээр үнэн одоо тэр чиний хариултын хувьд бол яг үнэн. Энийг заавал дээш нь өсгөх хэрэгтэй. Гэхдээ өсгөх гэдэг нь яг өнөө маргааш юм уу? Эсвэл бүр суураас нь эхлээд одоо маш өндөр үнэлгээтэй, маш мундаг компани болох юм уу гэдэг юмны л одоо балансыг ярих хэрэгтэй болоо даа л гэж бодож байна. Бас тийм байх шүү те. Би болохоор бас нөгөө талаас нь ингэж боддог байсан л та. Яг манай зах зээлийн хөгжил маань сул, дээрээс нь оролцогч талууд бага, одоо юу гэдэг хөнгө оруулах сонирхолтой хүмүүс бага. Арилжаа бага явагдаж байна. Дээрээс нь институционал буюу одоо хөнгө оруулах сангууд ч юм уу тийм хөнгө оруулагч нар алах. Ийм үед нөгөө компани ялангуяа хувьцааг ханш жоох өндөр байх хэцүү л байгаад байна л да. Ялангуяа сүүлийн хэдэн жил Монголд нэлээд гайгүй компани мөртлөө тэгэл доогуур үнэлгээтэй тэгэл хэдэн жил явцсан компанид одоо зөндөөл байгаад тэгээд яг шалтгаан нь би яг зах зээлийн хөгжил жоох буруу өгчөөл байсан. Гэхдээ мэдээч бас нөгөө талаас сайн ингээд сонссон чи ер нь бас нөгөө талаас хөнгөн удирдлагуудын бас нэгтгэлийн үүрэг гээд хараад ялангуяа олон нийтэйгээ зөв харьцах дээр анхаарал бас зүгээр л санагдаж байна. Түрүүн нэвтрүүлгийн хэлснээр зөвхөн нөгөө санхүүгийн мэдээлэл ч юм уу ингээл ил тод тавихаас гадна тэр мэдээлэлд ч одоо яг тэр ихэнх хүмүүс хараа ойлгохгүй шүү дээ. Тэр том тайланг ороод тэрээс хараад юу гэж байгаа юм. Тэгэхээр одоо өөрийнхөө бизнесийн гол нөгөө нэг үзүүлэлтүүдийг ингээд тод томрууна харуулаад баг ингээд жоохон сошиалар цацах хэрэгтэй ч юм уу те. Ядаж тийм их юм хийх хэрэгтэй ч санагдаж байна л та. Энд дээр хувьцааны өндөр байх нь бас компанид бас ашигтай гэдгийг бас харж үзэх хэрэгтэй л те. Мэдээж яг бүр хөөсөрсөн байх нь бол бүх талд бол муу бах. Ягаад гэвэл нөгөө шинээр орж байгаа хүмүүс дараа нь хөөсөн хагрууд мөнгө алдах байлтай. Бодит бизнес нь сайн байхад хувьцаа одоо тэр тодорхой түвшинд багаар үнэлэгдэжвэл тэр чинь болохоор яг ингээд Монголын зах зээл тэр нь яагаад ингээд хамаагүй байна гэхээр яг хувьцааны үнийн одоо янз бүрийн зүйлд хэрэглэхгүй болохоор бас тэн дээр анхаарал бага байд юм болов уу гэж бодож байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Америкт бол жишээ нь хувьцаагаараа одоо өөр компаниг swap хийж худалдаж авдаг тий. Одоо хоёр компани merger нийллээ гэхэд мөнгөөр биш хувьцаагаараа ингээд нийлээд нөгөө талынхаа хувьцаа эзэмшигчид өөрийнхөө хувьцаагаа өгөөд нийлээд шинэ компани үсгээд ингээд гаргадаг. Тэгэхээр хувьцааны үнэ тодорхой түвшинд өндөр тийм байгаа компани бол тэр чинь одоо нэг бодлын одоо нэг өөрийнх нь хөрөнгө гэсэн үг болж штэ. Тэрүүгээрээ ингээд мөнгө гарахгүйгээр одоо хоёр компани мерж хийх тийм болцоо нэгт үүсэж байна. Хоёрт болохоор хувьцаагаа барьцаалаад зээл авдаг тохиолдлууд их байдаг. Монголд энэ процесс нь би яг их сайн хэлж мэдгүй. Гэхдээ төдийлөн их бол их тийм тохиолдол их биш болов уу гэж бодож байна. Америкт бол сайн компани хувьцаа гэдэг бол баг хамгийн сайн тийм барьцааны юм байгаа. Банкнууд бол дуртай авдаг, зээл бага өгдөг. Тэгээ компани ч өөрөө хувьцаагаа барьцаалаад бас өөртөө зээл босгодог. Гэх мэтлэн үн цэнтэй тийм одоо хөрөнгө болж байна. Монголд энэ нь бас иймэрдүү зээлийн үйлчилгээ тэр хөрөнгийг нь одоо үнэлээд ингээд авдаг тийм банкны тийм юу сервис төдийлөн хөгжиг болохоор бас хувьцааны үн дээр анхаарал нь бага байд юм болов уу гэж бодож байна. Нэр бас тийм байна. Тэгээд яг энэ талаар нь хэлэх юм аргачлаа. Америкчин жишээ нь одоо ихэнх том компаниуд чинь нөгөө гүйцэтгэх удирдлагууд чинь хувьцааны ханшийн одоо өсөж чадвал бонус аваад идэх хаа. Тийм ба. Тий. Тэгэхээр нөгөө яг хоо зарим тийм нөгөө шүүхтэр асуудал гардаг шүү дээ. Одоо худлаагаасаа мэдээлэл тэрвэргэж мэдээлэл гаргаад хувьцааны ханшийг өсгөж өөрөө амирх бонус авлаа гэд. Яг зөв нэг талаас нь муу юм байдаг чинь тэр тал нөгөө талаасаа бодоход яг нөгөө гүйцэтгэх удирдлагын хувьд амар сайн нөгөө хөшөөрөг болж өгдөг юм шиг санагдал та. Тэр бол жишээ. Одоо чи Монголд тийм компаниуд одоо тийм байдаг болоо буцаад компаниуд одоо хувьцааны ханш ингэж өсвөл ийм бонустай ч хийх юм уу юу гэдэг юм те хувьцааны ханшаас хамааралтай тийм бонус. Би бол яг
тийм хамааралтайг мэдгүй. Гэхдээ зарим компаниуд дээр нөгөө захирлууд нь бонусын хувьцаагаар одоо өгдөг болсон гэж сонсч байсан. Энэ нь болохоор нэг төрлийн бас адилхан дуу юм тий. Хувьцааны үн өсөх юм бол тэр захирлын бонус нь хувьцаагаар авч байгаа болохоор бонус нь одоо улам өснө гэдэг чинь яг одоо тэр менежментийн бага хувьцаа эзэмшигчтэйгээ одоо aligned нэг төвшөнд одоо нэг зорилготой болгож байгаа гэсэн үг шүү дээ. Компани сайн яваад хувьцаа нь өсөх юм бол менежмент нь ч одоо үр ашиг авахтан хувьцаа эзэмшигч нь үр ашиг авахтан гэсэн нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Тэгээ ер нь нөгөө нэг CEO нар чинь бас нэг хувьцаа угаасаа өөрд нь байдаг шүү дээ. Тэгээд тэр хувьцаанд байхаараа мэдээж хувьцааны өснө гэдэг чинь тэр гүйцэтгэх удирдлага хүний бас нөгөө нэг хөрөнгө нь бол нэмэгдэж байна гэдэг ийм ойлголт бол гарч байгаа. Гэсэн чинь зүгээр яг энийг ярьжсэн гинт нөгөө нэг Enron-ы түүх санаанд орчлоо. Би буруу санаагаа тэр жишээхэд нөгөө нэлээд том удирдлагууд нь амар хувьцаатай байсан. Тэгээд энд амар том фрод болсон мэдчихсэн. Тийм болохоор зарим удирдлагууд нь бол publicly мэдээлэл гарахаас өмнө хувьцаагаа зарж марцсан байсан нэг тийм түүх чинь байсан санагдчихээн. Тэгээд тэр чинь бас эргээл одоо энэ нөгөө гүйцэтгэх удирдлагууд нь хувьцаатайгаа байж идэг. Тэгээд компани хувьцааны үнийг өсгөнө гэдэг бол доктортой байна гэдэг бол тэр хүмүүсийн шууд халаастай ярьж байгаа ойлголт болж юм болов уу гэдгийг бас бадалж хэлхийг хүссэн. Би нөгөө одоо Америкийн зах зээл дээр нөгөө хувьцаа харахтай яг тэр санхүүгийн үзүүлэлт бизнес орчноос гадна бас миний хамгийн харах дуртай нэг үзүүлэлт нь тухайн компани менежмент нь хувьцаагаа нэмж авч гин үү зарж гин үү тэгээ том хувьцаа эзэмшигчд нь нэмж авч гин үү зарж гин үү гэдгийг харах дуртай. Тэр нь юу гэхээр одоо менежмент хүн одоо өөрийнхөө одоо бонусаас гадна мөнгөөрөө нэмээд хувьцаа авч гин гэдэг чинь компанид төдий чинээ ихтгэлтэй байна гэдгийг л үзүүлж байгаа болохоор энэ бол маш том тийм сайн сигнал болд юм болов уу гэж бодож байна. Тэгээ Монголд бас иймэрхүү мэдээлэл гаргаад менежмент нь яг хувьцаагаа нэмж авч байгаа дүр зураг гарч ирэл энэ бол бас ингэ сайн тохио бас болж хувьцааг шинжилгээд. Энд дээр Монгол яг тийм мэдээлэл авдаг ч гэсэн вакцины ярилцаа явагдсан шүү дээ. Үе зарим хувьцаа компани дээр тэгээд миний жоохон зарим хардаад заримдаа ингээд яг бэлцэлээд л да. Одоо шин вакцины ярилцаа явагдсны дараа нэг 7 хоногийн дараа ч юм уу те. Вакцины ярилцааны араагаас нэг хувьцаа нөрч эхэлдэг ч юм уу. Тийм юм одоо нэг баг зэрэг ажилтдаг гэдэг юм а. Тэрэн дээр ганцоо чинь тийм ажиллаж ирсэн үү эсвэл тийм ер нь судалж үзсэн үү? Би энэ датаг судалж удаад байгаа. Вакцины арилжаа бол natural-аас болно ш. Тухайн вакцины арилжаа нь өмнө нь тохирсон байсан хилцэл юм уу? Эсвэл цоошнэр гинт гарч ирсэн хилцэл юм уу? Заримдаа эн чинь бас хугацааны опшн энэ байгаа. Тэгэхээр тэр опшныгоо яг хэрэгжүүлэх өдөр нэрээ тэр нь хэрэгжүүлээд явж байгаа юм уу? Гэх мэтчлэн олон хүчин зүйлээсээ л шалтгааллах болоо да. Тэгээс шууд одоо чинь вакцины арилжааны араас зах зээл хөдөлн энтер гэдэг бол тэр бол өрөөсгөл ойлголт болов гэж бодож байна. Окей. За энэ дээр би яг зүгээр нийт датаг нэлийн цогцолж байгаа зүгээр хамаарлалынхаа судалгаа гаргаж үзвэл сонирхолтой юм байна л бодож ялаа. Боддtiin ер нь тэгээд гарч үзээгүй л дээ. За энэ дээр санхүүгийн зохицуулах хорооноос одоо магадгүй менежмент нь хувьцаа авал тэгж илтгэх хэрэгтэй гэсэн тийм одоо юу гэдэг юм болов шалгуур одоо ингэж олон нийтэд хэлэх хэрэгтэй. Тийм юм гаргавал дотоодын хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа нэмж авлаа зарлаа гэдгийг бас олон нийтэд мэдээллийн тавьдаг болж болох юм тийм. Америкийн юм дээр бол энийг бол нэлээд тийм сайн хяндаг. Тэгээ хувьцаагаа зарахын хүртэл санхүүгийн зохицуулах хороо ингэж шалгаад ингээд өмнө нь ингэж хэлсэн хэдэн сарын өмнөөс хувьцаагаа зарах гэж байгаагаа ингэж төлөвлөж мэдгдсэн байт юм лээ. Тэн дээр мэдэх болов Монголын санхүүгийн зохицуулах хороо яадаг лээ. Миний ойлгож байгаагаар Монголын өргөнгийн биржийн сайтн дээр зэрэг активist шинжилж оруулах хэрэгтэй. Сайтн дээр ч нөгөө нэг нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тэгээд нөгөө нэг гүйцэтгэх удирдлагын хүмүүсийн мэдээлэл байдаг шүү дээ. Тэн дээр журмаар бол шинжлэх ёстой гэж би ойлгосон. Тэгээд гэхдээ манай компаниуд яг цаг тухайд нь шинжилдэг хэсгийг сайн мэдэхгүй л байна. За энэ дээр нөгөө удирдлага гэж ярьснаас би бас нөгөө Америкийн Wells Fargo гэдэг банк байгаа даа шүү дээ. Тэрний нэг баримтат кино үзэж яхад тэдний захирлууд нь хувьцаагаараа л ер нь нэлээд бонус авдаг юм байна л та. Тэгээд таад баг мэдгэлэх тэд нар юу хийсэн гэсэн чинь амар их нөө хүмүүс данс нийлэх гэж шахаад одоо ингээд кросс сейл гэдэг юм л да. Давхар сейл хийх гэдэг. Тэнгүүтээ одоо тэлрүүд гэх юм уу ажилчдаа болохоор нэг хүнд доор ойж 8 данс байх хэрэгтэй шүү гэдэг. 8 төрлийн данс нэг хүнд нэг хэрэгтэй шүү гэдэг тийм дамт учруулдаг. Тэгээд дээрээс нь нэг ажилтан
өдөрт тэд сард тэд нэг квот тогтооцсон. Тим данс нээж явах хэрэгтэй гэдэг. Тим одоо дээрээсээ тийм юм шалтгаалтай ажилласан. Тэр шалтгаан нь болохоор ингээд улирлаар ч юм уу жилээр ингээд зах зээлийн ингээд яг санхүүгийн мэдээлэл гаргангуудаа тэдний хамгийн их ярьдаг гэсэн юм нь одоо бид нар ингээд тэжнээ үйлчлүүлэгчтэй, тэдэн үйлчлүүлэгч маань тэдэн данстай гэдэг тэр дата нь амар чухал гэдэг юм байна л да банкны салбарт. Одоо Америкч чинь тэрийг амар хардаг. Тэнгүүт ингээд улирал болгон тэр тоон амар ихсэл хийдэг. Wells Fargo төрөл хүмүүс одоо дансаа нийлгээд байна, ийм байна, тийм байна гэж амар их яригддаг. Яригдаад тэгээд нөгөө ханшин өсөд ийсэн. Тэгээд яг хөө шүүхтэр очил бүү маргаан болоод нөгөө нэлийн их торгуул муулуулъя гэж явсан. Одоо хүртэл баг тийм маргаан яваал идэм байлээ л тэгээд нэг тийм бас сөрөг юм бас гардаг юм байлээ. Тийм энэ бол ингээд өөр бас компаниуд төр ч ихээр гарсан ба зарим компаниуд зардлаа багаар тооцсон эсвэл олоогүй орлогоо одоо ингэж олсон мэтээр гаргана. Энэ роо чи энэ дээр хамгийн том жишээ нь тий олоогүй одоо орлогоудаа одоо ирээдүйд 5 жилд олох орлогоо одоо энэ жил олцсон юм шиг бичээд ашгаа ихээр гаргаад тэгээ нөгөө бонус авах нөхцөлөө бүрдүүлсэн. Тэгэхээр энэ дээр нөгөө хяналт шалгалт нь сайн байх хэрэгтэй. Одоо аудитинг компани тухайн үед нөгөө нэг энэ аудит хийжсэн тэр Артур Андерсон гэдэг компани одоо баг байхгүй болсон. Тэгээ яасан бэ гэхээр нөгөө итгэл алдсан энийг одоо мэдсээрэж олон нийтэд хэлээгүй гэдэг утгаар энэ аудитинг компаниг байхгүй болгосон. Тэгэхээр энэ дээр хяндаг одоо юм нэг санхүүгийн доторх хүмүүс нь хянах хэрэгтэй. Аудитинг компани хянах хэрэгтэй. Мөн санхүүгийн зохицуулах хорооны иймэрдүү өөрөөс болгоомжлох хэрэгтэй. Болгоомжилж урьдчил сэргийлэх хэрэгтэй юм болоо. Гэхдээ одоо том зургаар нь харахад бол ингээд зах зээл өөрөө бас энийг сайхан ингээд хянаад өгч чинь гэж бодож байна л да. Enron гэдэг компани бол одоо багахгүй болсон. Тэгээ эдний менежментүүд нь бүгд нэр хүндээ алдсан, лөөврд оролцсон хүмүүс. Wells Fargo дээр болохоор бас ингээд лөөвр нь ингээд тийм нөгөө юугээ ихсэгчээс нь баригдаад эхлэхэд одоо нэлээд том асуудлууд орсон. Тэгээ хувьцааны үнэ ч унсан. Одоо энэ дээр бас юу бусад банкуудтай харьцуулахад үнэлгээ нь нэлээд бага болцсон байгаа. Одоо JP Morgan, Bank of America гэдэг. Тэгэхээр энэ хувьцааны зах зээл нөө итгэл гэдэг зүйл дээр тогтдог болохоор яг богино хугацаанд одоо саяны шиг лөөврийгээд ингээд өссөн байж болох юм. Гэхдээ ингээд энэ лөөвр нь батлагдаад дараа нь хүмүүс мэддэг юм бол хүмүүсийн итгэл ингээд дахиж одоо олоход хэцүү болж шүү дээ тэр компани. Одоо олон жилийн маш их одоо дахиж ребрандинг хийж ээж л одоо Wells Fargo нэр хүндээ сэргийлэх гэж одоо хичээж байгаа шиг байна те. За бит гурван яриа одоо яг 10 болох гэж байна. Бит гурав болол 10 хагас хүртэл 10 30 хүртэл ярих төлөвлөлтөй байгаа. Тэгээд одоо ер нь бол хүмүүсээс асуулт авч эхэллээ гэсэн төлөвлөлтөй байгаа шүү. Тэгэхээр асуулт байвал ялангуяа дотоодын яг сэдвийн дагуу ярмаар байна. Дотоодын хөрөнгөний зах зээлтэй холбоотой асуултууд. Гэхдээ анхаарах юм бид нар ерөөсөө нэг аль нэг компани талаар ярихгүй. Ямар нэг компани талаарх асуултанд хариулахгүй шүү гэдгийг хэлэх байна. Тэгээд асуулт бол гараа өргөх хэрэгтэй. Тэгээд био дээр бас асуултаа бичээрэй. Бичгийг бодоорой. Асуулт санал байсан ч болно тий. Дотоодын хөрөнгөний зах зээл дээр. За тэгээд асуулт авахаасаа өмнө би инхтүрийн ганцоос сүүлийн жохоо одоо нэг асуулт асууя. Ер нь зүгээр ирээдүйн Монголын хөрөнгөний зах зээлийн ирээдүй юу гэж харж байна тий. Одоо ирээдүй гоё юм уу гэж асуух гэж. Ирээдүй гэдгийнх ойрын за 3 жилийг л бодъё л та. Би бол нэлээд одоо өөдрөгөр л яг харж байгаа зах зээлийг одоо бол ингээд тодорхой хэмжээнд хүмүүс ингээд хувьцааг бол нэлээд сонирхдаг болоод компаниуд нь ч гэсэн одоо тайлангаа зөв тавиад юмаа ингээд зөв тайлгандаг, ноглошгүй хөгдөг тийм компаниуд ихсэж байна. Тэгээ одоо банкнууд бас одоо ингээд хувьцаат компани болно гэдэг нь одоо энэ хөрөнгөний биржийг дэлгүүр гэж үзвэл чанартай тийм олон бүтээгдэхүүнүүд одоо тавигдаж эхэлж байгаа шиг байна. Тэгээ энэ нь бас ингээд зах зээл хөгжөхөд нөлөөлөх бах. Нөгөө талаасаа бас энэ юу тэтгэврийн одоо шинжилсэн хууль гэж яригдж байгаа нөгөө нэг хөрөнгө энэ дээр тэтгэврийн сан ирээдүйд үүсвэл бас тийм институционал буюу одоо байгууллагын урт хугацааны хөрөнгө оруулагч нэг гарч ирж байна. Өөрөөр бас одоо даатгалын компаниуд маань өөрсдөө бас нэлээд том хэмжээний хөрөнгө оруулагч нар болж байна. Хэдэн жилийн өмнө бол ингэж өөрийнхөө мөнгөөрөө хөрөнгө оруулдаг даатгалууд цөөхөн байсан бол одоо бол миний мэдхээр мандал даатгал одоо ганцог ажиллаж байгаа мандал даатгал 30 тэрбумыг хөрөнгө оруулж байна. Бод даатгал, ард даатгал Монгол даатгал гэх мэт даатгалын компаниуд хөрөнгөнд томроод тийм одоо яг байгууллагын урт хугацааны хөрөнгө оруулагч нар болж байна тий. Тэгээд энэ дээр нэмэгдээд бас одоо хөрөнгө оруулалтын сангууд бас шинээр гарч ирж байна. Энэ бүгд нь одоо байгууллагын хөрөнгө оруулагч гэдэг чинь илүү их тийм хувьцаа эзэмшиж байгаа компанид хяналт тавьдаг одоо хувьцаа эзэмшигчээс нь илүү мэрэгжлийн төвчний шаардлага тавьдаг болохоор бас
энэ хувьцаат компаниуд нь илүү их тийм нээлттэй илүү их үйл ажиллагаа сайжраад явах. Тэгээ энэ бас хүмүүс хувьцаанд илүү итгэж хөрөнгө оруулахын ч дэмжиж ингээд ирээдүйдээ бол өөдрөгөр бий төсөлж байна. Хувьцааны зах зээлийг Монголын. За миний хувьд хөрөнгийн зах зээлийг хэдүүлээ энэ дээр бас нэлээд гоё суурьас нь ярил зүгээр болов гэж бодож байна. Та бүхэн бас дотоод нийт бүтээгдэхүүн гэдэг үзүүлэлт бол сонсч ирсэн байх тий. Тэгэхээр дотоод нийт бүтээгдэхүүн гэдэг бол тухайн жил одоо нийт эдийн засаг хэр сайн байваа гэдгийг бол гол хэмжиж идэг үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр бас зурагтаар ярьдаг тий эдийн засаг өсөж ийн буурж ийн тэр бол дотоод нийт бүтээгдэхүүний бол өсөлт бууралтыг нийлдэг байгаа. За ингээд энэ дотоод нийт бүтээгдэхүүн гэдэг зүйлийг нь олон аргаар тооцдог. Тэгээ бүр цаашаа онлын үнс рүү хэдүүлээ ороод яах вэ? Одон аргаар тооцох нэг нь бол орлогын арга гэж байдаг. Тэр орлогын аргыг харах юм бол ингэж тайлбарлагдаж байгаа. Дотоод нийт бүтээгдэхүүн гэдэг бол тухайн улсын тухайн жилд компаниудын олсон ашиг нэмэх нь компаниудын тавьсан цалин хоёрлоо байдаг юм байна л да. Тэгэхээр бид нар одоо эдийн засаг өсөж гинэ гэж ярихаар цаана юу ойлгох хэрэгтэй юм гэхээр компаниудын ашиг өссөн юм байна. Ирээс нь хүмүүсийн одоо гар дээр авчихсан цалин нэмэгдсэн байна гэдэг энэ хоёр үзүүлэлт бол нийлбэр дүнгээр бол өсөж байгаа юм байна гэдэг. Энэ талаас нь бол харах хэрэгтэй. За тэгэхээр эндээс нэг ойлголт гарч иж байгаа. Ер нь капитализм дээр бол ийм хоёр үндсэн одоо зах зээл гэж юм байдаг юм байна. Хүнд үндсэн хоёр орлогын одоо сууг байдаг юм байна гэдээ харагдаж байна. Тэрний үгээр нэг нь хөтөлбөрийн зах зээл. За хүмүүс тодорхой хэмжээний ажил хийдэг, цалин авдаг, орлого мөнгөтэй болдог. За энэ байдаг. Нөгөө талд нь хөрөнгийн зах зээл гэдэг буюу capital market гэдэг зүйл нь бол зайлшгүй байх ёстой юм байна. Буюу тодорхой хэмжээний компанид хөрөнгө оруулдаг, компани ажиллаад хашгаасаа нөгөө хүмүүст өгдөг гэдэг энэ хоёр том сууг байгаад байгаа юм. Ер нь одоо капитализмын хоёр суурь багна гэх юм уу. Тэгээ энэ хоёр суугийн нэг нь Монголд бол хөтөлбөрийн зах зээл бол харьцангуй бас тодорхой хэмжээнд хөгжсөн байна. Гэхдээ эргээд яг нөгөө хөрөнгийн зах зээл гэдэг зүйл компаниас ашиг авдаг энэ механизм өөрөө хангалттай хөгжиж чадаагүй байгаа. Тэр бид нар нэгэнт л капиталист нийгэмд амьдарч байгаа бол энэ капитал маркет гэдэг зүйл буюу хөрөнгийн зах зээл гэдэг зүйл бол хөгжөхөөс зам байхгүй тий. Жишээ нь манайх чи одоо жилийн дотоод нийт бүтээгдэхүүнээ бодохоор за нэг 35 их 80 гэвэл хөрөнгийн зах зээлийн 3 их 80 гэвэл 10% хүрэхгүй л ахгүй юу та тий. Манай одоо хөрөнгийн зах зээлийг нийт эдийн засагт нь харьцуулаад үзэхэд гэтэл дэлхийд тэр дунджаар 70 орчим хувьтай байж байгаа. За ингээд зарим өндөр хөгжилтэй орнууд бол 100% даваад явцдаг юм байгаа. Тэгэхээр манайх бол хөгжлийнхаа маш ихт байгаа. Дээрээс нь заавал хөгжих ёстой. Энийг хөгжих үгүй юу гэж хэдүүлээ орг ярихаасаа өөртөө хөгжих ёстой тий. Тэгэхээр яаж бид нар хөгжүүлэх вэ гэдэг дээр илүү баг ярих ёстой сэдв юм болов гэж харагдаад байгаа юм. За тэгээ яг түрүүн инктрийн хэлдэг шиг тэтгэврийн сангууд яригдана, даатгалын institutional investor-ууд яригдана, бас хөрөнгө оруулалтын сангууд яригдана. За жишээ нь бид нар Нидерландыг авч үзэж болж байгаа. За Нидерланд бол хамгийн мундаг тэтгэврийн системтэй гэж үздэг. Тэгэхээр Нидерландын тэтгэврийн санг өнөөдөр дотоод нийт бүтээгдэхүүнийхээ 180% тэнцэж байгаа байхгүй. Тэр ийм их хэмжээний хөрөнгө бол одоо жишээ нь энэ хөрөнгийн зах руу бол уусч орж ирэх боломжтой болж байна гэж харагдаж байгаа. Тэр утгаараа бол бид нар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бол одоо гайхамшигтай харахаас замгүй л гэж бодож байна. Арай л амар оптимистик ярьч юу. За бараг л адилхан хардаг байна. Би бас нэлээд оптимистик эргээр хардаг. Тэгээд зүгээр одоо чинь Lemon Press гэж ярьж байна. Lemon Press хийсэн шалтгааны нэг нь тэр одоо хөрөнгө зах зээл хөгжих гээд байна тий. Хөгжиж чинь гэхдээ одоо ингээл хүмүүс орж ирнэ, хөрөнгө оруулагч орж ирнэ. Гэхдээ аль болох хүмүүсийг жоохон мэдлэгтэй мэдээлэлтэй одоо зөвөр хөрөнгө оруулж эхлэесээ. Тэгээд буруу юм руу ороо явчих бай тий. Хөрөнгө зах зээл биш койнууд ч юм янз янзын өөр юм руу гэдгээс сэргийлж бид нар нэг юм хүмүүсийн одоо мэдлэгийг дэвшлүүлэх юм хийж хөрөнгөний зах зээлийн хөгжлийг илүү хурцсах юм болов уу гэж хийж байгаа. Тэгээ манай одоо зорилготой ирсэн байгаа хөрөнгөний зах зээлийн хөгжлийг улам хурцсах зорилготой гэдэг. За тийм байгаа. Энэ дээр бас юу нэмж хэлэхэд компаниуд маань бас хөрөнгөний зах зээл хөгжих нь ямар давуу талтай вэ гэдгийг бас илүү ойлгож энэ дээр бас компаниудад бас давуу тал үүсэж байгаа гэдгийг одоо удахгүй ойлгож эхлэх болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл Америкийн зах зээл дээр одоо хөрөнгөний биржээр гарсан компани гэдэг бол бусад одоо жирийн компаниас зээл авах нь амар байдаг. Мэдээлэл нь одоо илүү тийм сайн босруулсан байдаг болохоор одоо өөр зээлдэгч нартай харьцахад амар өөр компаниг худалдаж авах тийм бирээлэл хийхэд амар байдаг. Монголд одоо дундаж тийм хэмжээтэй компани яг биржээр гарцсан бол нэгт одоо тэр чинь тодорхой хэмжээний шалгууруудыг хангацсан байх хэвээр. Тэгээд тайлан ингэж тавигддаг гэх мэт ажлууд банк хийгдэг болохоор шинэ зээл авах, бонд босгох гэдэг ажлууд тэр компаниуд илүү амархан болоод ирээдүйд бас бондын зах зээл яг илүү хөгжүүл тэр компани бол их үр шим хүртэж болох юм. Хоёрт хувьцаа эзэмшигч талаас нь одоо би нэг компанийг 100% эзэмшдэг байлаа гэж бодоход
тэр компаниг жил болгон тийм ноглоо шиг хүртэнэ гэдэг нь эзэн нь бол тэгж л мөнгө өгдөж байгаа. Хувьцаат компани болохоор магадгүй тэр эзэн өөр бизнесийг хийхийг хүсч ивэл одоо зарим хувиа зараад одоо мөнгө болгоод биржээр тэгээ өөр бизнес хийх тийм liquidity буюу одоо хөрвөх чадвар бизнест нь үүсгэж байна компани эзэн. Тэгэхээр компани талд нь бас олон давуу тал үүсдэг гэдгийг нь ойлгоод хоёр тал ингээ зэрэг хөгжөө явал хөрөнгөний зах зээлийг ер нь сайн ойлгох байх хүмүүс. Тэгээд ирээдүйд энэ тишээгээ хандж гэнэ гэж харж байна. Тэгээд их өдрөг байна. Окей. Энэ дээр компаниуд гэснээс манайх нэг бас тусгай дугаар гэж гардаг. Тэгээд энэ дээр одоо нэг бэлтэж байгаа тусгай дугаар нь Монголын зах зээлийн IPO зах зээлийн талаар нэг тусгай дугаар бэлтэж байгаа. Тэгээд тэр нэг судалгаа хийсэн байгаа юм л та. Маань дээр бичиж байгаа нэг эмэгтэй байгаа. Тэгээд IPO хийсэн компаниудаас судалгаа авсан чинь IPO хийчихэд зорилго нь юу юм бэ асуусан чинь баг ихэнх үндсэн зорилго бол зүгээр л хүмүүс танигдах зорилготой гэж байгаа байхгүй. Зах зээлдээ танигдах, зах зээл илүү их одоо нэг олон хүчтэй эзэмшигтэй болсноороо илүү их хүн тэр хүмүүс нь өөрсдөө бүтээгдэхүүн илүү их хэрэглэнэ гэдэг юм. Тиймэрхүү зорилготой л гаргасан байлээ. Өмнөх одоо IPO-нууд их хвчлэн тийм байлаа. За энэ дээр нэг түрүүн ганцоогийн хэлсэн тоон дээр нэг хэлэхэд нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн хөрөнгөний зах зээлийг эзлэх хуваа гэхэд Монгол бол нэг 6-7%-ээс бүр 5% байсан. Сая өсөөд нэг одоо баг 10 болж байгаа байна. Дэлхийн дундаж бол нэг 70-80% байдаг гэж түрүүн хэллээ. Одоо Америк бол тэр харьцан 120 хөгжлөд аваа гарчлаа. Дэлхийн яг хэмжээнд ирсэн ч бас 100 гаруй авцсан. Тийм байхад Монгол бол ингээд маш доогуур байгаа юм л та. За ингээд асуулт асуух эсвэл саналаа хэлэх хүмүүс орж ирсэн байна. Тэгээд эхнээс нь дараалал нь асууя. Тэгээд анхааруулж хэлэхэд дахин анхааруулж хэлэхэд сэдвийн дагуу асуулт юм уу саналаа хэлхийг бодоорой ч яваад аавь шүү. Тэгээд дээрээс нь ямар ч тийм хувь компани асуудлаар ярилцахгүй шүү. За тэгээд Батцуур байна уу? За сайн байцгаана уу. Орой минь төргий. Орой минь. За хэсэг нэлээд сонслоо. Тэгээд би зүгээр хувь хүнийхээ бодлоор бодож байна л да. Одоо яг манай зах зээл болохоор одоо яг коронавитой холбоотой бол хөрөнгөний зах зээл бол одоо нэлээд хүмүүс сонирхож эхэлж байна те. Энэ тал дээр бол хөөсрөд байгаа юм гэж би харахгүй байна л да. Ягаад гэхээр энэ бол зүгээр унтаа байсан зах зээл одоо яг сэрж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ хүмүүс бас coin гэж аваад цаг хугацаа угаасаа аль нь сайн байсан гэдгийг бол гаргаад ирэх байх л гэж харж байгаа байхгүй. Тэгээ хүн болгоно энэ рүү бас ингэж ойлголт авч байгаа бас нэг талын энэ зах зээл хөгжих бас цаашдаа илүү хөдөлж эхлэх юм болов гэж харж байна л да. Тэгээд яг одоо болохоор нөгөө хил мэл хаагдсан бас нэг тийм нөхцөл байдал бол бас хаалттай талтай байгаа шүү дээ. Тэгээд хил нээгдэг ч юм уу энэ үеэр дахин ямар өөрчлөлтүүд гарах болж идэв юм уу? Энэ тал дээр ямар бодолтой байна? Би хариулчих гэж бодож байна. Тэгэхээр хил нээгдэхээр гол нөлөө бид нар бол хөрөнгөний зах дээр хийсэн илүү нийт эдийн засаг дээр импакт нь ороод тэгээд тэндээсээ бас хөрөнгөний зах руу тодорхой дүн орох болоо гэж бодож байна. Тэр нь юу юм гэхээр хил нээгдэх үед импорт нэмэгдэх болов гэж харагдаж байгаа. Тэгэхээр импорт нэмэгдэнэ гэдэг чинь бид нар валютын урсгалаа гадагшлуулна гэсэн үг. За ингээд ирэхээр өнөөдөр бидний маш тогтвортой байгаа одоо энэ долларын ханш маань бас тодорхой хэмжээгээр одоо дарамтанд орох тийм ээ. Тэгээд дээрэс нь тэгвэл банкуч long position ингэж зарж эхлэх. За дээрэс нь төв банкнаас интервенц хийх гэдэг иймэрхүү алхамууд руугаа орж холуудаа гэж харагдаад байгаа. Тэгээ ингээд доллар дарамтанд ороод ирэхээр хүмүүс чинь долларын хөрөнгө оруулалтыг илүү их сонирхдаг шүү дээ. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр бол энэ бол тэр талаасаа бол баг сөрөгч юм шиг харагдаад байгаа. Гэхдээ бас тэр нь нөгөө талаасаа нэгэнт тэр чинь коронавирус энэ төр дуусж байгаа эдийн засаг эргэлтэнд орж байгаа гэдэг утгаараа сайн болов гэж харагдана. Тэгэхээр энэ нэг хоёр талаасаа л харагдах гэдэг. Нэг талаасаа долларын ханшинд дарамт болон за инфляцийг бий болгоно ч гэдэг юм уу. Энэ талаас нь бид нар сөргөөр нь харж байна. Нөгөө талаас нь эдийн засаг идэвхжиж байна. Бодит эдийн засаг гоё байна. Борлуулалт нэмэгдэх нь энэ төр гэдээ харж байна. Тэгэхээр энэ нь бас эрг байж болно. За энэтэй зэрэгцүүлээд одоо 10 их 80-ийн тухай ярьж байна. 10 их 80 зах зээлд ороод ирвэл тэр бол зах зээл дээр мөнгө эргэлдээд ирнэ. Мөнгө эргэлдэнэ гэдэг чинь эргээд шууд тэр хөрөнгөний зах зээл дээр тодорхой хэмжээний эрэг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тэр нэг 2-2-1 юм уу да. 2-ийн эрэг 1 сөрөг. Тэгэхээр ер нь том дүнгээрээ бол коронавирус дуусах үед бол эргээл гэж харж байна шүү дээ. Бас одоо энэ юу гэж байгаа шүү дээ. Яг хил нээлттэй үед бол хүмүүс чинь нэг валюта гадагшаа гаргаад байгаа шүү дээ. Янз янзын юм руу ингээл худалдаа модалдаа шид юм уу.
Тэгэхээр одоо болох нь мөнгөө ер нь мөнгө өөрсдөр нь гадагшаа гарах боломжгүй эргэлдээд байгаа болохоор бас яг одоо энэ хувьцааны зах зээл ч гэдэм үү ийшээ оруулчих уу яах уу ийх үү гэсэн юм бас тодорхой хэмжээний мөнгөтэй хүмүүс байгаад байгаа болохоор бас энэ салбар нэлээд хөдлөд байгаа юм болоо гэж би хараад байгаа байхгүй. Ер нь тийм байгаа юу те. Тиймэрхүү тодорхой нөлөө байгаа. Гэхдээ нээсэн ч гэсэн эргээд би түрүүний хэлжсэн чинь 10 их 80-д одоо хаалга тагшид ороод ирэх учраас огтхон ч буурахгүй болов энэ мань уламжлалт цаашаа нэмэгдэх болов гэж хараад байгаа шүү дээ. За. Дээрээс нь бас яг манай компаниуд сая хөл өрөө бол нэлээд амжилттай бас давж гарлаа шүү дээ. Өвчтөд компаниуд одоо ингэ тайлан юу харж хахад нүгүү сайн л гарч ашиг байна. Валют дээр бас тийм бодол байна. Бид сая бол ингэ валютын ялангуяа долларын гайгүй байгаад шалтгаан нь бол хил хаагдсан. За дээрээс нь яг юу байна те. Одоо дэлхийн зах зээл нефтийн ханш одоо маш бага болсон бас гэл яг олон шалтгаан байна л да. Гэтэ яг би бол ингээд хил нэгчээр эргээд яах юм болов уу гэд за жоох ханш хадуураад ханш ярьчихад гээ бодсон чинь одоо ингээд дэлхийн зах зээл түүхий эдийн ханш аим өсөд байна. Зис нүүрстэй. Тэгэхээр чи одоо Монгол буцаад орж ирэх орлого нь ихсээд байгаа шиг. Тэгэхээр ер нь бол яг ханшийн тал дээр бас зөв миний бодлоор л жоохон доктортой байх болов гэж хараад байгаа бас. За ханш яг дараагийн үнэ асууя. Батжаргал байна. товчхон санаагаа муу. Сая манай хоёр залуу таагаар бол ер нь сайн ойлголт өгч чадж байна. Дээр нэг орхигдсан юм байгаа юм шиг санагдаад байна. Юу гэхээр манай дотоодын компаниуд IPO гээд нээлттэй гаргахдаа миний ойлгож байгаа энэ хорооноос тавьж байгаа шалгуурт нь хамгийн багадаа 30%-ийг нээлттэй болгоо гэд одоо шаардлага байгаа. Миний бодлоор л энэ арай бага юм шиг санагддаг л та. Дараа хаяж 40 ч юм уу. За ингээд 50% гэх юм бол нөгөө үндсэн бизнес эрхлэгч нар маань бол бас бизнесээ өөр босоод бас хувьцаагаа алдах гэдэг юм эрсдэл өгдөг баг. Тэгэхээр одоо яг юу гэж нөхөр ингээд 70% хувьцаа эзэмшигч нэг хүн дээр төвлөрсөн 30% нь ингээд IPO гээд олон хувьцаа эзэмшигч хуваагдсан байлаа гэж бодоход одоо бид нар чинь бол тэр 30%-ийн тухай баг үндсэндээ яриад шүү дээ. Тэ авдлага зардаг гэдэг. Тэгэхээр юу хөө гэхээр энэ хувийг өшөө нэг арай баланслуулах ялангуяа энэ олон улсын жишгт ямар байна та судалсан уу? Америкт ч юм уу хөрөнгөний зах зээл өндөр хөгжсөн оронд. Тэгэхгүй болохоор нөгөө одоо 70% хувьцаа эзэмшигч байна өөрөө одоо ингээд магадгүй инфлюенсер хүн байлаа гэж бодоход компанийн тухай юм уу хийж байгаа процессын талаар ярихад нөгөө 30% дээр нь хүмүүс алдцаа тэр яг 30% дээр одоо хөөс гэдэг юм уу саний үндсэн яриадаа тас хэдийн асуудлууд үүсээд тэгэнгүүт тэр 30% дээр хоёр дахь арилжаан дээр явагдсан арилжаанаас 70% хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцааныхаа валюг одоо тэр хувьцаа эзэмшигчийн тийм паяа одоо юу нэмэгдүүлэх ийм бас нэг юм байна. Тэр энэ тал дээр энэ хувьцааны одоо хэдэн хувийн одоо IPO болгох хэдэн хувийн одоо нээлттэй зах зээл дээр зарах тийм зохистой бодлогод юу байна? Энэ алагдаад байгаа учраас манай зах зээл бас нэг юм оронгуудаа буцаа гардаг үн ханш нэг савладаг ч юм уу. Тим юм шиг ажиглагдаад идэв. Тэгээ миний бодлоор болохоор одоо урт хугацааны хөрөнгө оруулагч нар байхгүй болохоор ингэж их хэмжээгээр нөгөө 10-20% олон зарах боломж бүрдээгүй баг болохоор ингэж байгаа болов уу гэж би хараад идэв. Яг л Америкийн компаниудын хувьд бол IPO хийхээс өмнө бас сангууд жишээ нь одоо 20-30% нь хуваагаад авцсан байж байгаа. IPO хийсний дараа тэд нар баг багаар зараад тэгээд ер нь ингээд олон хувьцаа эзэмшигчтэй болдог. Монголд болохоор одоо нэг гэр бүл юм уу хэд хэдэн одоо өөр гэр бүлүүд одоо бизнесийг эзэмшиж байгаа IPO хийлэхэд 20%-аас дээш зарлаа гэхэд одоо шингээж авах чадвар нь бас арай хүрдгүн болов тий том хувьцааг нь авах боломжтой одоо байгууллагын хөрөнгө оруулагч нар байхгүй болохоор тэгэхээр 20% дээрээ дүнгийн тоолж үзэхэд зах зээл шингээж авах юм байна гэд зөвшөөрөл олгод юм болов уу гэж харж байгаа. Тэгээд одоогоор даатгалын компаниуд том байгууллагын хөрөнгө оруулагч болж байгаа шиг байна. Ирээдүйд тэтгэврийн сан нэмэлтээр хөрөнгө оруулалтын сангууд гарч ирэхээр энэ нөхцөл байдал өөрчлөгдөд явах болов хувьцаа их эзэмшдэг тийм одоо нэг хувьцаа эзэмшигч ихтэй компаниуд гэвэл Америкийн зах зээл дээр ч байгаа одоо Walmart гэж том одоо дэлгүүр бол жишээ нь бараг 60-70% тэр Walmart-ийн нөө Sam Walt-ны гэр бүлийнхэн эзэмшиж байгаа. Тэгээд тэд нь баг багаар яг зараад багасгах юм лээ хуваа. Гэхдээ бизнес нь бол ингээд тэр гэр бүлийн оролцоогүйгээр
одоо сайн менежерүүд томтоод ингээ явж идэг. Тэгэхээр энэ бас янз бүртэл байд юм лээ. Энд дээр ганц нөгөө мандал даатгалын IPO-гийн талаар түүх хуваалцвал. Тийм. Манайх ч болохоор одоо нөө IPO хийхээсээ өмнө угаасаа 2 хувьцаа эзэмшигчтэй байсан, 2 тал байсан. Тэгээ нэмээд зүгээр IPO хийнгүүт одоо ч 1000 хэдэн зуун, яг 1000 хэдэн зуун, 1400 орчим хувьцаа эзэмшигдэг байна. 1400 орчим хувьцаа эзэмшигчтэй болоод явсан байгаа. Тэгэхээр яг түрүүн их төр хэлж байгаатай адилхан л байгаа юм л да. Эхлээд нөгөө нэг паблик болохоос өмнө эн чинь бас тодорхой хэмжээний хоролцогч талуудыг оруулаад ирчихсэн. За эргээд бас паблик болохоор бүр олон нийтийн болж байгаа ийм л процесс явж байгаа болов уу гэж харагдаж байна. За баярлалаа. Тэгээд төвлөрөл бас Монголд яг чухал асуудал болтгоо л та. Тэгээд ерөн зур сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд тухайн компанийн төвлөрлөлийг юунаас харж болно? Ямар ч MSCI-г юм хөрөнгөний бичгийн сайтн дээр ороод хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл харж болно, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл нь харж болно. Эсвэл төлөвлөсөн албанчийн төвийн сайт руу н орохоор бас төлөвлөлийн судалгаа гэдэг бүх компани дээр гаргацсан байдаг тий. Гэмчлэн мэдээлэл бас харж болохоор байгаа шүү гэж. За Батчаагаал байх өөр хэлэх юм бол. За өөр ч юм байх. Ер нь яг хувьцаа эзэмшигч одоо гэдэл яг болохоос биш. Ер нь бол яг нэг компани өмчлөгчнөр л болж ийн гэсэн үг. Тэгэхээр хинтээ бизнес хийх үү, тухайн гол хувьцаа эзэмшигчид ямар зан төлөвтэй ч гэдэг юм уу, хувийн зан чанар тий. Одоо ингээд хүмүүс бол харьцангуй том компаниудын захирлуудыг бол хувьцаа эзэмшигчдэрийг бол бас зан төлөвийн хувьд бол олон нийт нээлттэй байдаг усуд байвал бас нэлийн мэдж байгаа шүү дээ. Одоо барилгын компани гэхэд жишээ нь барилгаа хэр сайн одоо чанартай гүйцэтгэдэг үү, зарим чанаргүй гүйцэтгэдэг тийм барилгын компани энэ бол зөв жишээ шүү дээ. Гэх мэтчлэн энэ тухайн том хувьцаа эзэмшигчийн бас зан төлөвийн хувийн зан чанарыг гэдэг ч юм уу урт хугацаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол ялангуяа бүр тэр хэмжээнд нь үрдэл одоо орж судлахгүй бол бас зарим хүн одоо хувь хүний үнцэг янз янз байгаа. Тэгээд зарим нь бол зөвхөн IPO-г ашиглаж хөрөнгө босгох гэдэг юм уу өөрийнхөө компани нэр хүндийг түрүүн бас оролцогч нар хэлж штэ компанийнхаа борлуулалтыг одоо нэмэгдүүлэх зорилгоор IPO хийж ийн гэд яг үнэн санхүүгийнхаа сонгодог утгаар IPO хийж ийн гэдг нь бол бас анханаас нь сайн харж иж оруул бас зүгээр шүү л гэсэн ийм санал хэлсэн юм аа. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн нэгтөр юм хэлчихсэн. Тэгээ яг энэ дээр нөгөө компани талаас нь бас бодож үзэхэд тэр үн бас одоо хувьцаат компани болж ийн гэдгийн даваа талыг бас энэ дээр яг харж болох юм л да. Яг нэг хүн эзэмшдэг байна гэдэг чинь тэр бизнес нь нэг хүнээс шалтгаалаад одоо тэр хүнийг одоо янз бүрээр атаклагч юм уу муугаар хэлэх юм бол бизнест нь сөргөөр нөлөөлж магадгүй харин жинхэнэ утгаараа хувьцаат компани болоо олон хувьцаа эзэмшигчтэй болно гэдэг чинь энэ бизнес нь тэр хүнээс гадна 40 мянган хувьцаа эзэмшигчний бизнес болохоор бас ингэж бизнесийн илүү тийм олон нийтийн болгож бас сайн болох юм болов уу те энэ талаас нь бас хүмүүс харж ирээдүйд олон компаниуд бас IPO хийж хувьцаат компани болвол зах зээл сайн болов уу гэж бодлоо. За зөрг байна уу? Байна уу? Сайн байна уу? За сайн оройнд. За сонсогдож байна уу? Болж байна. За би болохоор одоо 19 настай. Тэгээд Бээжинг их сургуульд Peking University-д одоо finance-ийн чиглэлээр суралцдаг. Тэгээд ерөөхдөө Монголын биржээс болвол одоо жилийн хугацаанд одоо би өөрөө нөгөө орлогогүй болохоор өөр 27 үсгээд хувьцаа цуглуулдаг байхгүй өөрийнхөө судалгаа хийсэн байдлаар тэгээд удирдлагт нь итгэж байгаа засаглал зөв байгаа тийм компаниудын хувьцаануудыг цуглуулдаг. Нэг 3 компани хувьцаа цуглуулдаг байгаа. Тэгээд би болохоор одоо заримдаа нөгөө хятад сурдаг болохоор хүмүүс хятад дээл заагаад тэрнээс авсан жоохон мөнгөө хувьцаа олгодог ч юм уу эсвэл таксид газар автобусанд суугаад тэгээд эднэрийг харамтлуулаад ч юм уу эсвэл цагаан сараар орж ирсэн мөнгөө ч юм уу ингээд ерхэд дандаа хувьцаа олгодог. Тэгээд би болохоор энэ ганцраг захирал Виктор ахыг бас мэднэ. Leeds их сургуулийг төгссөн, Cambridge Brown их сургууль төгссөн. Би тэгээ айгуу техникэл суралцсан гэж байгаа. Одоо их сургууль нөгөө их сургуулийн заавал үзэх суурь хичээл гэж байдаг, мэргэжлийн суурь хичээл гэж байдаг. Тэгээд сонгон судлах гээд бас айгүй олон кредитийн хичээл байдаг. Тэгээд би одоо та нарыг сургуульд сурж байхад одоо хамгийн хэрэг болсон, хамгийн одоо амьдралд чинь гоё болсон тийм топ сонгон судлахаар авсан ч юм уу тийм санхүүгийн эдийн засгийн чиглэлийн тийм гоё хичээлүүдээ шууд топ 3 ч юм уу тийм байдлаар хилээд өгөх боломжтой болов. Миний хувьд бол одоо корпорацийн санхүү corporate finance яг вэ энэ бол
санхүүгийн яг сүр мэдлгүүд авахд хамгийн хэрэгтэй хичээл санагдсан. Тэгээд одоо хөрөнгө оруулалтыг одоо тийм юу үнэлэх тал дээрх тийм хичээлүүд байвал одоо яаж үнэлгээ хийх тийм одоо моделинг хийх ямарваа одоо тайлан яаж уншаад яаж одоо үнэлэх тэр тал дээр хичээл одоо investment гэж нэрлэдэг зарим газар evaluation ч юм уу тийм хичээл байвал хэрэгтэй байх. Гуравт нь болохоор миний бодлоор нэгтлэн бодохын хичээл бас чухал юм болов. Яг бол бизнесийг ойлгоно гэдэг чинь бизнес нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн тайлангийг уншаад тодорхой хэмжээнд ойлгох байх хэрэгтэй. Тэгэхээр энэ гурван хичээл яг хувьцаа сонирхч үйл судлаад үзэхэд хэрэгтэй байх. Мөн нэмж хэлэхэд би өөрөө түүх их дуртай. Одоо санхүүгийн түүх, тухайн улсын түүх, хүний одоо юу түүх гэдэг гэх мэт. Тэгэхээр түүх яагаад чухал вэ гэхээр ер нь бол бизнес хувьцааг судлаа үзэхэд одоо нөхцөл байдал бол ингээд мэдээж 100 жил 200 жилээс шал ондоо болсон байгаа ч гэсэн хүний сэтгэл зүй гэдэг зүйл миний бодлоор өөрчлөгдөг юм уу гэж боддог. Тэгэхээр нөгөө сая хэлжсэн 17 дугаар зуунд ийм хөөс болоод ингээ унжсэн гэдэг нь одоо 2000 он .com-ийн хөөс болоод унжсэн гэдэгтээ их олон талаараа нэг төстэй юмуд их ажиглагдаад байгаа. Технологийн хувьд өөр болсон ч гэсэн. Тэгэхээр ер нь бол сайн хөрөнгө оруулалт гэж байхын тулд бас түүхийг тэгж судалж үзээд ийм үед ийм болж исэн, ийм шалтгаанаар иймэрдүү одоо үйл хэрэг болж исэн гэх мэтийг мэдчихэвэл их хэрэг болд юм болов уу гэж бодож байна. Миний хувьд corporate finance амар чухал. Яг гол суурь болдог accounting бас чухал. Яг тэр чинь нэг одоо бид нар чинь давхар бичлэлтийн арга double entry гэдээ ярьдаг шүү дээ. Энд чинь өөрөө одоо маш их зүйлийг бол ойлгох, одоо бизнесийн гол суурьаас нь ойлгох нөхцөл суурь нь болж ирж идэг. Тэрийг бас заавал ойлгох нь зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгээд дээрэс нь инхтрийн хэлсэн дээр нэмж юм хэлэхэд эдийн засгийн хичээлүүдийг чи бас нэлээд сайн үзүүл зүгээр баха. Тэр тусмаа одоо microeconomics, macroeconomics энтрээ бас үзүүл зүгээр. Тэгээд дээрэс нь юм суур technical ер нь нөгөө залуу байхад хүн техник ур чадвараа илүү их хөгжүүлээд одоо нөгөө нэг regression энтрийг илүү сайн ойлгоод тэгээд явчвал зүгээр болов гэж бодож байна. Эргээд нөгөө зах зээлийн үйл хөдөлгөөн, зах зээлийн тухай угаасаа ажиллаад ирэхээр хүн чинь илүү их ойлгоод явдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө суур техник ур чадваруудаа л сайн хөгжүүлсэн байхад бол зүгээр болоо да гэж бодож байна. Яг сонгон судалсан хичээл дундаас юу нь гоё юм болоо гэхээр өстой мэдхгүй би сонгож судлахдаа зүгээр баг гоё ч юм уу муухай ч юм уу гэж судлааддаг байсан. Тэр нь одоо хэрэг болсон ч юм болоо гэж юм сайн мэдэх юм алга. Суур нөгөө нэг угаасаа шууд үздэг хичээлүүд л хамгийн хэрэгтэй байдаг шүү дээ явж явж. За баярлаа. За баярлалаа. Ер нь тэгээ одоо хараадахаар бүгд л их чухал байсан хэрэгтэй юм шиг. Бүгдийг сурмаар санагддээ шүү дээ. Одоо ядаж нэг код бичээ сурч байсан юмсан. Энд чинь гинтний түүх санаанд орчлаа. Нэг corporate finance дээр бас манай нэг leads нэг юу яадаг байсан. Bank of England-аас хүн орж иж байсан семинар энтер дээр орж ирээд ярьж мэрдэг байсан. Тэр бэр надад чинь айгүй хэрэгтэй байсан. Нэг Английн төв банк яаж ажиллаж байгаа, Английн төв банкны бодлого юу юм ч юм уу тиймэрхүү юмыг сонсох мэдгүй би яг эдийн засгаар сурч ирсэн болохоор ч тэр юм уу надад амар их нэг яг ордог байсан. Тэгэл тэрийг амар их сонсох гэж боддог. Яг зүгээр онлайн юм бол угаасаа номноос уншиж байгаа юм чинь who cares гэж боддог. Тэгээд Bank of England-ийн гар ирж ярихаар гоё санагдаад байдаг байсан. За баярлалаа. За тэгээд зөрөгт би зөв хоёрын зүгсгээд нэмлээ. Financial engineering чиглэлээр цаашдаа сурвал бас зүгээр санагдаад байгаа Монголд жишээ. Тэрийг судлаад үзээрэй гэж. За дараагийн үнэ асуулт санал байна. Хотон баяр. За танилцуулаад тэгээд хэлэх юм 2 минут мухтаагаад хэлчихв. За ороо минь ханд өндөр. Тэгээд ерөөдөө их түрүүнээс хойш нэлээд сонслоо гоё рум байна. Манай ганцаа бол угаасаа галт сураг ганган манай инктер дүү их мундаг юм байна. Баярлалаа минь өндөр. Тэгээд ахт нэг тусламж нэг санал байгаа юм. За тусламж нь юу юм бэ гэхээр мэдээж яг энэ нөгөө хөрөнгөний зах зээл жоон үнэлгээ өндөртэй галзуурч байгаа хөөс болж байгаа ч гэж яриад байна л да. Тэгээд энэ үед бол яг хөөс болж байгаа ч юм үнэн жоохон өсөж байгаа нь бол яг ардынх л биш шүү дээ тийм ээ. Ардын юм бол сая үндсэндээ гавийн манлайллын хүрээнд дотор нөгөө apprentice show хийсний хувьд өсөд ч жоохон өсчл байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингэж байна. Тэгэхээр яг зүгээр цаашдаа энэ хөрөнгө оруулагчдын кэр хийх халамжлах тийм ундаг одоо брокеринг компаниуд ч байд юм уу эсвэл зөвлөгөө өгдөг компаниуд
байгаа бол дээр би бас хэлжсэн мөнх эрдний нэг систем имэйл бичсэн ерөөсө хариу байдгүй. Тэгээ миний юу л био дээр миний имэйл хаяг байгаа. Энэ дотор бас нэлээ хөрөнгөний зах зээлийн хүмүүс байгаа бах. Та нар ч гэсэн бас байгаа бах. Тэгэхээр над руу имэйл явуулаад яаж одоо цааш өөрөөр хэлбэл хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулагч болж тоглолт хийх гэдэг шүү дээ. Шаашаа нэлээд том дүнтэй хөрөнгө оруулалт хийхэд халамж хэрэгтэй байна. За тэрийг анхаараарай минь өнөр. Хоёрт нь ерөнхийдөө би хувьдаа жишээ нь хөрөнгө оруулалт хийвэл яг юун дээр анхаарах вэ гэдэг асуудал энэ хувьд бол бас зөвлөгөө өгмөр байна. Хамгийн гол нь бол нөгөө туузын гишүүдийн ямар хүмүүс байх вэ гэдэг бол их сонирхолтой л доо. Хэдийгээр олон нийтийн компани болсон ч гэсэн туузын дотор байгаа гол тоглогч нар дээдх хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийн ер нь хүн чанар, жудаг, ёс зүй, мэдлэг боловсрол тийм ээ гэдэг урд нь явуулж исэн бизнесийн хандлага тэгээ нийтийн одоо эрх ашигын төлөө явж гэнэ үү эсвэл хувийнхаа эрх ашигыг харгалзаж явах уу гэдэг энэ бодлууд энэ санаа хүний нөгөө бизнес эрхлэгчийн био түүх байна л да. Тэрийг бол нэлээд их сайн харах хэрэгтэй баг. Хоёрт нь одоо мэдээж хувьцаат компаниуд хувьцаат компани чинь 9 болон түүнээс дээш доошгүй хувьцаа юутай туузын гишүүнтэй байгаа. Түүний 3 нь хараат ус гишүүн байгаа. Тийм учраас хараат ус гишүүдийнх нь чадвар ямар хүмүүс ороод ирчүү. За одоо яг амьдрал дээр гараад хараат ус гишүүн нь бол дандаа гол одоо хувьцаа эзэмшигчийн гар хөл болсон хүмүүсүүд орж ирээд байгаа байхгүй. Энэ их бас муухайлтаа их буруу юм байгаа шүү дээ. Дандаа л одоо бид нар нөгөө ярьдаг цүнх харигч нар гэж ярьдаг, бөкс толгогч нар гэж ярьдаг. Тийм хүмүүсүүд нь хараат ус гишүүнээр одоо сонгож орж ирээд байгаа нэг буруу байгаа. Уул нь бол энэ хараат ус гишүүдийн нэг сонгон шалгаруулдаг бүтсэн хөрөнгөний бирж дээр ч юм уу эсвэл санхүүгийн зохицуулах хороо дээр ч юм уу эсвэл одоо бүр бие даасан тийм хараат ус төрөмс байгууллага дээр идэг байвал явуулсан зохистой байхгүй. Гэтэл одоогор бол тийм байхгүй болохоор хараат ус гишүүн бол түүний хэлдэг зүйлс сонгогдоод хараат ус гишүүн яг бүгд хэрэгжүүлж чадах бүрэн боломжуудыг нь бол хэрэгжилж чадахгүй байгаа. Тэгээ одоо яг байж байгаад нь л бид нар тоглолт хийн шүү дээ. Тэгэхээр хараат ус гишүүд нь хэн байна, ямар хүмүүс байна, хараат ус гишүүд нь өөрсдөө энэ аудит хяналтын чиглэлээр ер нь хараат ус гишүүдийн гол хийх ажил нь бол аудит хяналт хийн шүү дээ. Тэр одоо ногдол ашиг нь зөв үү, одоо орлогоо бүрэн одоо бүртгэж чадсан уу, зарлуудаа хэмжиж чадж байна уу, энэ урт хугацаанд болон хөрөнгө оруулагчдын одоо эрх ашигыг хамгаалж чадж байна уу гэдэг тэр гол тоглолтыг хийж явах, мэдээлж явах, хяналт тавьж явах хэрэгтэй хүн. Тийм учраас хараат ус гишүүд бол аудит хяналтаар бол маш их сайн мэрэгсэн хүмүүс байх хэрэгтэй. За тийм байж чадж байна гэдгийг харна. Цаашаа тэгээд хараат ус гишүүд маань өөрөө аудитын хорооны дарга байх хэрэгтэй. Хуулиар. Тэгэхээр аудитын хорооны дарга нь хэн бэ гэдгийг хараад дахиад нэг аудитын хороо маань өөрөө яг өөрийнхөө бүтцтэй дотоод аудитынхаа нэгжийг байгуулж чадж гин үгүй юу гэдгийг хараад дотоод аудит гэхлээр манайхан зөвхөн санхүү нэгтлэн бодох хүртэл ер нь аудит гэхлээр өөрөөсөө их ойлгодог мэдээлэл их буруу байгаа. Санхүү нэгтлэн бодох хүртлийн хүмүүс бол зөвхөн аудит хийдэг гэдэг ойлголт бол дотоод аудитад ялангуяа байхгүй. Дотоод аудит бол эрсдэл суурьсан аудит учраас тухайн байгууллага ямар л одоо эрсдэлтэй өндөр байна. Тэрийг одоо бууруулах чиглэлээр дотоод аудиторын одоо нэгжид ажиллаж байгаа хүмүүс бол төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг учраас тэр төрөл бүрийн мэргэжлийнхаа хүмүүсүүдийг бий бүрдүүлж чадсан байна уу, нэгжтэй тэрийг зохион байгуулсан байна уу гэдгийг харвал цаашаа их улам их ухаалаг хөрөнгө оруулалт болж хуурна гэдгийг бид нэг ойлгох хэрэгтэй. Тэгээд цаашаа бол нөгөө дотоод хяналтын тохиролцоо гэдэг юм уу харж явах хэрэгтэй. Хувьдаа бол би бол энэ талаар нэлээ их харна гэж ингэж боддог. Тэгээд энэ зөвлөмжийн саналаа хэлээд тэгээд түрүүний ахыхаа хэлсэн хөрөнгө оруулалтын одоо халамжийг үзүүлэх хүмүүс ахыхаа миний имэйл рүү хандаарай гэж хүсье. За дүүнэрт амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Гоё гэлээ. Виктор ярих гэж байна уу? Баярлалаа гэсэн. За түрүүн нөө халамжийн тал дээр харин тийм манай бас брокеринг компаниуд бас харьцангуй муу байгаа. Би бас брокеринг компаниг ажилтдаг болохоор ийм тийм гэж хэлж мэдэхгүй юм. Гэхдээ та үнэхээр хөрөнгө оруулалтыг нэлээд сонирхож байгаа бол жоохон тийм institutional investor маягийн хүмүүстэй холбогдоод тэр хүмүүстэйгээ баг хамт хөрөнгө оруулалт хийгээд зэрэгцээд ингээд явбал зүгээр болов уу гэж бодож чинь. Өөрөөр хэлэх юм бол хоёр талаасаа зэрэг мөнгө оруулаад айл альнаас тодорхой хэмжээний эрсдэл аавна. Тэгээд нөгөө хөрөнгө оруулалт руугаа хийгээд явах юм бол илүү нөгөө нэг хэрэг өөрөө хөрөнгө оруулаагүй skin in the game гэж ярьдаг шүү дээ. Одоо skin in the game гэж англи үг байгаа юм л да. Юу юм гэхэлэр хүн яг одоо нөгөө танд хөрөнгө оруулалтын зөвлөж байгаа хүн чинь өөрийнхөө мөнгөөр хамт хөрөнгө оруулалт хийхгүй бол тэр хүн чинь яг
арьсан дээр ямар ч мэдрэхгүй. Тэгэхээр тэнд худлаа зөвлөгөө өгч магадгүй, аманд орсноо хийчих магадгүй. Эсвэл өөрийнх нь ямар нэгэн ашиг хонжоо явж иж магадгүй. Тийм болохоор яг хамт хөрөнгө оруулах хүмүүстэй хамтраад явбал илүү зүгээр болов гэсэн зөвлөмж байна. Тэгээ угаасаа хэдүүлээ холбогдох байхаа л гэж бодож байна. Баян. За, сайн байцгаана уу? Оройн төргий. Тэгээ сонирхолтой сэдвээр яриа өрнүүлж хагаад сонирхоод аваад ирлээ. За. Тэгээд хөрөнгөний зах зээлийн галзуурал хөөс гэсэн сэдвээр ярьж байгаа маань тэгээд энэ дэр бол миний хувьд зүгээр яг хуу нэг санал хэлээд асуулт тодруулж байгаа. Та өөрийгөө товч танилцуулаад. Баян мөнх гэж хүн Монголын мэрэгжлийн үнэлгээчдийн институтийн тэргүүн видеогийн партнер юм байна. За нэлээд байгаа маань. За. Тэгээд ерөнхийдөө яг тийм хөөсрөлтөй холбоотой зүйлийг харах гол зүйл бол энэ бирж дээр тавигддаг итгэж болох санхүүгийн тайлал шүү дээ. Тэгэхээр манай бирж дээр тавигддаг хувьцаат компани санхүүгийн тайлал бол яг нэг загварын биш. Нөгөө итгэж болох байдал нь ялгаатай харагдаад идэг л дээ. Зарим санхүүгийн тайлангууд бол зөвхөн бидний мэрэгжлийн хүмүүсийн хэлдгээр бол шалдан дөрвөн тайлан. Өөрөөр хэлбэл санхүүгийн баланс, орлогын тайлан, мөнгө гүйлгээний тайлан, SDM-ийн тайлан тавьчихсан. Хоошоо тодруулж харахад ямар нэгэн тийм нэмэлт мэдээлэл байдаггүй. Тэгэхээр тэндээс хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс ямар ч мэдээлэл авч чадахгүй. Ядаж одоо хөрөнгө оруулахын тулд хардаг нөгөө EV бета ч юм уу, EV бит ч юм уу гэх мэтийн одоо гол хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргадаг гол үзүүлэлтүүдийг гаргаж чадахгүй. Тийм мэдээлэл биржийн сайтн дээр санхүүгийн тайлангууд байгаад байгаа болохоор хүмүүст их төвөгтэй байд юм шиг. Хоёрдугаарт нь манай бирж дээр тавигддаг хувьцаат компани мэдээлэл дээр нөгөө бета байдгүй. Бетагийн тооцоолол тавигддаггүй. Тэрнээс хамаарат нөгөө системчлэгдсэн эрсдэл гэж нэрлэдэг. Одоо нөгөө бирж дээр байдаг тухайн компани зах зээлтэйгээ хэр зэрэг зах зээлийнхаа эрсдэлтэй хэр зэрэг хамааралтай байдгийг харж чаддгүй. Тэгэхээр тэндээс хамаарат сонсогч гин үү? Болж байна. За. Хамаарат бас шийдвэр гаргах төвөгтэй байдаг байж магадгүй. Тэгэхээр энэ бүх үзүүлэлтүүд гараад ирвэл хөөсрөл байдаггүй гэдэг бирж дээр санхүүгийн яг одоохондоо манай бирж дээр нөгөө байх болохоор ерөнхийдөө хувь хүмүүс нөгөө харж жоон гоцоод л шүү. Яг биржийн тал санхүү хардаг тал руу нь явуулчих болов гэж ингэж бодож байна. Гацаас байна уу? За ингээд жоон гацаад л шүү. Ер нь бета тооцч тавих талаар ямар бодол байна уу та бүхэнд? Асуулт. Сонсогдохгүй байгаа даа тий. За асуулт боломжтой. Сонсогч гин үү? Гацаад байна уу тий? За болсон. За энэ дээр юу гэж бодсон? За тэр л асуулт байна да. Тэгээ сая сонссоогүй бол яг нэмж тодруулбал хариулъя. Тэгээ баярлалаа. За. Ер нь тодорхой хэмжээний бас зах зээлийн үзүүлэлтүүд тооцох юм бол маш чухал. Мэдээж нөгөө хөрөнгөний биржүүд чи одоо нөгөө орлогоо хаанаас олдсон бэ гэдэг ийм юм гарч ирнэ. Хөржийн бусад улсын хөрөнгөний биржүүд бол маш их дата зардаг. Дээрээс мэдээллүүд зардаг. Тэгэхээр Монголын хөрөнгөний биржүүд одоо хараахан тэр шат руу бол орч чадаагүй байх шиг харагдаад байгаа. Тэгэхээр энэ таны хэлж байгаа бүхэн бол биелэх боломжтой. Чинь бетаг бол тооцох юм боломжтой. Тэгэхээр энэ бол хөрөнгөний бирж өөрөө бас тодорхой хэмжээний баг юм орлогын их үүсвэр болгоод тэрийг тооцоод гаргаад явах хэрэгтэй болоо да тэгж л харж байна да. Баярлалаа. Харин тийм одоо энэ манайхан датагаа ялангуяа хөрөнгөний бирж маань маш дата байгааддаг. Тэрийгээ зүгээр л Excel дээр тавьчихдаг. Нийлэлтэд тавьж байгаа нь ч маш бага байдаг. Тэгээд санхүүгийн тайлангаас бол гол үзүүлэлтүүд дээрээс гарахгүй байна шүү дээ. Харагдахгүй. Ядаж нөгөө нэг үйлдвэр эрхэлдэг компаниудын илэгдэл гэх чинь нэг хэсэг нь барааны үлдэгдэл дотор нэг хэсэг нь үйлдвэрлэлийн бөө дотор нь за тэгээд нэг жоохон хэсэг нь нөгөө захиргааны зардал дотор явж байгаа. Тэгэхээр нөгөө EBITDA-га тодорхойлж чадахгүй байх гэх мэт юм асуудал байд юм билээ л дээ. Тэр яг нь institutional investor-ууд илүү сайн хөгжөөд ирвэл
яг одоо тэрийг илүү сайн нэхэд эхэлнэ л дээ. Та бүхэн бас энэ тоо гаргаач чинь эбиттэйгээ тооцох гэсэн юм аа гэх тийм. Бид нар маш тийм хүчтэйгээр шахаад ихтэй бүрэн боломжтой болно. Тэгэхээр institutional investor-ууд Монголд байхгүй болохоор л таны хэлж байгаа зүйл өөрөө эргээд их дутмаг байгаа юм болоо даа гэж хараад байгаа. Тэгэхээр энэ бол хөгжлийнхөө одоо нэг явцад явж гинөө дэ эргээд бас дараагийн шинж гараад ирэхээр бүх зүйл сайхан болох болоо даа л гэж харж байна. Тийм ээ. Тэгээд гол нь нөгөө бирж дээр байгаа одоо хувьцаа худалдаж авч байгаа хүмүүс маань нөгөө олонхийг дагаж ингэж савлахгүй л байвал яг одоо бас жоохон санхүүгээ хараад харин тийм явахгүй бол зарим компани одоо IPO гаргасны дараах үзүүлэлт нь өсөөд байхад хувьцаа нунаад байх нэг эсрэг тийм харагдаад байгаа шүү дээ. Харин тийм ерөөсөө манайч нэг гэтээ угаасаа л ер нь ингээл олон улсын зах зээл дээр ч гэсэн нэг иймэрхүү юм байдаг шүү дээ тий. Янз янз юм болж л байдаг хүмүүс үл тоосон юм гарч л байдаг. Бүх зах зээл чи яг fully efficient буюу юм үр ашигтай явна гэж байхгүй л дээ. Тэгэхээр яг хав зах зээл дээр байх хэвээр үзэгдэл болоо гэж харж байна. За баярлалаа. За гант тулга байна уу? Байна. За орой сайн уу? За орой. Би болохоор хүний хэмж мэрэгчлээ. Ерөнхийдөө бол хөрөнгөний зах зээлийн талаар анхан шатны мэдлэгтэй байгаамаа. Тэгээд товчхон нэг л хоёр асуулт асууя. Одоо тэгээ би өнөөдөр дансандаа нэг 500 мянган төгрөгтэй юм байлаа гэхэд ямар степээр явж одоо Монголын хөрөнгөний зах зээлээс одоо хувьцаагаа аваад тэрийг ингээд зарж борлуулах боломжтой бай. Тэгээд энэ анхан шатны мэдлэгтэй хүмүүстэй одоо мэдээж тусалж зөвлөж явдаг брокер байгууллагууд байгаа. Тэрнээс гадна өөрөө яг сураад ингээд явъя гэвэл одоо та бүхэн юу санал болгох вэ? Хоёр дахь нь болохоор гадаадын одоо энэ хөрөнгөний зах зээлээс одоо бусад өөр тэгээ гадаадын хувьцаанаас авахаар бол одоо ямар степүүдийг дамжиж явдаг вэ? Би хариулаад явах уу. За эхний юм дээр хариулахад тийм шууд одоо мундаг хөрөнгө оруулагч боломж гэдэг юм уу? Хувьцааны зах зээлийг бүрэн дүрэн ойлгох чинь гэдэг тийм богино зам гэж юу н байхгүй хаа. Тэгэхээр тийм болохоор нэлээд бас суураас нь эхлээл судалж явахаас замгүй болов. Тэгэхээр суураас нь гэдэг дээр түрүүн ч гэсэн бас нэг задуу асуужсэн. Peking University сурдаг залуу ямар хичээлийг илүү суур болгож үзэх вэ гэж тэгжсэн. Тэгэхээр ер нь хувьцааны зах зээлийг яг бүрэн ойлгоё гэдэг үл инхтер бас түрүүн хэлжсэн тийм ээ. Корпорацийн санхүү гэдэг зүйлийг бол судлах хэрэгтэй. Энэ дээрээс тодорхой хэмжээний номууд байгаа, тийм ээ, өөрөө бие дагаад унших. Тэрийг бол уншихаас зам байхгүй. Бүртгэлийн суурь бид нар уншиж ойлгохоос зам байхгүй. Тэгж гэнэ бид нар ч бас тэр санхүүгийн тайлангаа уншиж ойлгоно. Тэгэхээр дээрс нь эдийн засгийг орхигдуулж ерөөсөө болохгүй. Одоо маш их хэмжээний одоо юм FX trader гэдэг залуучууд гарч ирсэн байлээ. Тэр залуучууд огт эдийн засаг харгалзахгүйгээр л зүгээр техник шинжилгээ хийгээл event driven арилжаа хийгээл яваад байгаа. Тэр үргэлж ажиллана гэсэн үг биш. Тэгэхээр бид нар эдийн засгийн суурь гэдэг зүйлээ бас үнэхээр сайн ойлгохоос зам байхгүй. Тэгээд юу зөвлөх вэ гэвэл ном уншсан дээр эхлээд сайн одоо энэ хөрөнгөний зах зээлтэй холбоотой бүр ингээд одоо техникэд ном уншихад залхуу хүрээд байвал гой тийм түүхүүдтэй номнууд ч гэсэн байдаг. Одоо biography маягтай арилжаа хийж исэн түүхтэй тийм номнууд байгаа. Тэр номнуудаас уншаад үзвэл зүгээр ээж магадгүй. Саяхан бас би нөгөө 2019 онд Ray Dalio гэдэг дэлхийн хамгийн том арилжааны хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагчийн номыг бол орчуулж гаргаж ирсэн. Тэгэхээр тэр номыг бас сонирхоод үзвэл зүгээр ээж магадгүй. Өөр иймэрхүү мундаг хүмүүс зөндөө байгаа. Чинь Stephen Schwarzman гэж хүн байгаа. Тэр хүн бол мундаг хөрөнгө оруулалтууд хийдэг. Blackstone гэдэг фирм байгаа. Тэр фирмээс үүсгэн байгуулсан түүхээ бичсэн байгаа. Тэгэхээр тэрийг бас уншаад үзүүл зүгээр ээж магадгүй гэж бодож байна. За хоёр дахь асуулт буюу олон улсын хөрөнгөний зах зээл рүү ер нь яаж арилжаа хийх вэ гэсэн асуулт нь зөв. Хоёр дахь нь. Тэрэн дээр болохоор олон улсын хөрөнгөний зах зээл рүү бас дамжуулаад өгчдөг брокерууд Монголд бий болчихсон. Тэгэхээр тэр брокерууд нь яаж англиар Interactive Brokers гэдэг олон улсын брокерийн фирмтэй тансыг нээгээд тэгээ танд бас дансаа нээж өгөөд ингээд арилжаа хийгээд явах боломжтой. Хэрвээ тэр нэгэн танд дээр данс нээгдчихсэн бол та өөрийнхөө утсан дээр, компьютер дээр тэрхүү платформоо суулгаад тэгээд тэргээр арилжаа хийгээд явах бол бүрэн боломжтой байдаг. За бонд энэ төр худалдаж авъя гэвэл тэрэн дээр нэх байхгүй. Бондууд бол илүүтэйгээр OTC зах зээл буюу яг юунаас одоо гадуур арилж агаар явдаг, биржийн гадуур арилж агаар явдаг. Тэгэхээр бондуудыг бол өөр одоо Saxo Enter гэдэг өөр платформоор бол аавн. Гэхдээ би бол хувь хүн дээр одоо Saxo данс нээж мэдсэн тохиолдол бол огт мэдэхгүй юм байна. Бас Saxo-гийн данстай брокеринг компани хэр бас мэдэхгүй байна. Банкуд дээр их байдаг. Банкуд бол тодорхой брокеруудтай дамжуулаад авч өгч чаддаг. Гэхдээ банкуд бага дүнтэй болохоор авч өгч чадахгүй байхаа гэж бодож байна. За асуултанд хариулж чадав уу?
За энэ дээр яг би бас нэг хэлчихье. Ялангуяа хоёр дахь асуулт нь дээр гадаадын юм дээр бид нар нөгөө яг Lempress дээр яг тийм тусгай дугаар гаргасан байхгүй. Тэрийг уншаад л хэлэх гээд байна. Тэгээд тэрийг хэрвээ манай уншиж биш бол Lempress-ийг юм ингээ ороод тэгээд яг мэйлээ бүртгүүлээ цаашаа нэвтрэхээр нэг тийм архив гэж байгаа. Архив руу нь орохоор specials гэж байгаа. Special дотор нь болохоор хөрөнгө оруулах нь гэдэг нэг нэртэй special хамгийн сүүлийн special байгаа. Тэн дээр болохоор яг гадаадын хөрөнгөний зах зээл хувьцаа яаж авах вэ гэдэг талаар ер нь бол агаас яа хүртэл бичсэн байгаа. Тэгээд ялангуяа Монголд ямар брокинг компаниудаар дамжуул авч болох юм бэ? Эсвэл Монголоос шууд одоо энэ гадаадын платформуд брокеринг компаниудын платформ бүртгүүлээд бас арилжаа хийж болно. Тэгээд тэр нь ямар бас тийм платформ байна гэж бичсэн байгаа. Тэгээд тэрийг уншаарай гэж хэлэх байна. Тэгээд ер нь ингэж хэлэхэд үлцэн хэлээдсэн юм да. Ер нь зөвхөн багаарч бай эхэлчүүл эхлэх нь чухлаа гэж тий. Одоо Монголын зах зээл дээр ч бай 10,000 төгрөгөөр хувьцаа аваад ингээд эхэлж болно гэж тий. Тэгэхээр нэг багаар эхлээд ингээд хувьцаагаа аваад жоохон аваад эхлэхэд л угаасаа л хувьцаа ер нь оролдоод эхэлсэн хувьцаа аваад эхэлсэн юм тэгэл өөрөө ирэхгүйсээ судлаад явчихсан юм дөө. Тэгээ хувьцаатай холбоотой эдийн засаг хөрөнгөний соёлын мэдээллийг байнга уншдаг болно. Одоо өөрийгөө хөгжүүлэх хичээдэг болно тий. Тэгэхээр за тийм байна. Монголд эхлэх үйл яах лээ? Ямар одоо шатаар дамжиж явах лээ? Монголд одоо ихэнх брокинг компаниуд маань онлайн одоо өөрийн гэсэн аппликейшнтэй болцсон байгаа. Одоо эсвэл интернет дээр ч юм уу тий. Вебээр ч юм уу. Тэгэхээр яг одоо бид эдийн хувьд яг тэр брокер гэж хэлэх нь бас тийм яг одоо ер нь бол 50 гаруй брокинг компани байгаа. Тэр дундаас миний ойлгож байгаагаар 10 хэд нь баг онлайнаар арилжаа хийж болдго юм шиг байлаа. Тэгэхээр яг тэр брокинг компани гэдгийг юм хвчлэхэд жоохон асуудалтай байна. Тэгэхээр өөрч одоо брокер дээр л бүтүүлчээ тэгэл арилжаа хийгээл эхэлнэ шүү дээ. Тэгэхээр 7 хоногийн ажлын 5 өдөр бол 10-аас 10-аас 1 цагийн хооронд арилжаа явагдаж байгаа. Тэгээд хувьцаа авахтаа түрүүлсэн. Дотоодын хувьцаанууд явахтаа хамгийн гол гэдэг их сурвалж нь бол MSC Segment гэдэг Монголын хөрөнгөний биржийн сайт руу ороод тухайн компани хувьцааг хайж болоод тэн дээр одоо бүх ханшийн мэдээлэл түрүүн яриад байгаа хамгийн гол одоо компани эзэмш одоо эзэдүүд нь хэн байна те төлөвлөлөн удирдах зөвлөл нь хэн байна гэж бүх мэдээлэл нь бас харж болохоор байгаа л та ихэнх компаниуд. Дээрээс нь жилийн тайлангууд нь харж болно, үйл ажиллагааны тайлан харж болно, санхүүгийн тайлангууд нь харж болно. Гэх мэт бүх мэдээлэл энд байгаа л та. Тэгэхээр тэр мэдээллүүдийг бас харах хэрэгтэй байна. За баярлалаа. Окей. За тэгээд юу вэ? Бид гурван яриа цаг болсон байна. Өнөөдрийн яриагаа ингээд дуусгахыг гэж бодож байна. Тэгээд Lempress-ийн хувьд одоо ингээд өмнөх нэлээдний яриа хийсэн байгаа. Тэгээд тэр яриануудыг өмнө сонсч чадаагүй хүмүүс байвал манай Lempress-ийн Medium хаяг байдаг. За орж мэдэхгүй бол Facebook хаяг руу орохоор байгаа. Тэгээд тэн дээр тэмдэглэлүүд маань ороод байгаа шүү. Жишээ нь сая бол хөрөнгө оруулалтын философи гэдэг сэдвээр ярьсан тэмдэглэл орсон байгаа. Тэгээд тэрийг бас уншиж болно. За энэ яриаг чинь бид нар бас товчлоод өшөөш оруулахаар байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд цааш ташийн яриаг сонсохоор бол тэгээд бит гурыг бас энэ клуб хавцаар дагчвал зүгээр. Ер нь бол инхтөр ганцаа хоёр маань бас ороод явах баха. Дээрээс нь бас нэг хүсэх зүйл маань Lempress-ийг маань дагаараа уншдаггүй бол Lempress-ийг маань руу ороод имэйлээ бүртгүүлээд 7 хоног 2 өдөр санхүү эдийн засгийн холбоотой хөрөнгөний сайтай холбоотой мэдээллийг имэйлээр тогтмол үнэгүй авч байгаарэ гэж хүсэх байна. За тэгээд ингээд дуусах хоёроо. За баярлалаа ганцоо. Чиргэн сонсон та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. За баяртай сайхан амарцгаарай.